За манай өнөөдрийн цайны уулзалтаар маань болохоор зэрэг энэ их юмч та эрүүл журчлалын хөтөч та гамуун юмч маань оролцож байгаа. Тэгээд өнөөдөр манай урлагийг бас хүлээн аваад ирсэн та цаг зав зарцуулаад ирсэн танд үнэхээр баярлалаа. За тэгээд өнөөдөр яг энэ алмигийн цайны дэлгүүр одоо энэ уулзалт одоо цайны уулзалт яг ямар ч учиртай байгаа гэхээр би хүмүүс маань ерөөсөө эрүүл мэндийн одоо ямар ч мэдлэггүйгээс болоод одоо ямар нэгэн юмны золиос алах эсвэл эрүүл мэндийн мэдлэггүйгээс болоод ерөөсөө өвчнийг маш их даймжруулж ирж байгаа. За тэгээд нэгдүгээр гэх юм бол тийм байна. Хоёрдугаар гэх юм бол одоо надаас ингээд нөгөө эмчийн дайны зөвлөгөө авах гэж яриад байдаг байхгүй. Тэгэхээр би яг энэ мэрэгчлэлтийн хүмүүсээр ерөнхийдөө эрүүл амьдрах одоо туршилтч юу юм бэ те. Яг бид нар эрүүл байх боломж байгаа шүү гэдэг зүйлийг одоо эмчнэр ингээд уулзаж ингээд одоо яриулахын тулд ингээд ийм одоо цайны уулзсан байгуулж байгаамаа. Тэгээд танд маш баярлалаа. За тэгээд та өөрөө дэлгүүрөнгөө танилцуулъя. Их дэлгүүрөнгөө танилцуулна гэж байна. За зөвхөн ерөнхийдөө их хэмж мэрэгжилтэй эрүүл зуршлын хөтөч гэж яагаад өөрөг нь нэрлсэн бэ гэхээр энэ өөр алдаж их онж явсан. Тэр болгоныгоо давах зорилгоор хийжсэн, суржсэн болгон маань эмч мэрэгжилтэй болон ажлын туршлагатай маань нийлээд маш айтайхан юм. Хүмүүст бүр ингээд түгэж болох усаар юм айтайхан юм болсон. Яг мэдгүй хүмүүст бол айтайхан ойлгоход хэлбэр аргаар ингээд их технэр явчихна гэсэн. Гүнзгий мэдлэг авах тохиолдолд бол эмчийн мэрэгжил маань хэрэг болоод ингээд ер нь бол аль талаас их айтайхан чухал тийм үстэд байгаа. Ялангуяа монголчуудын хувьд дэлгэний эмгэг айгүй их байна. Тийм. За би одоо ингээд танаас энэ асуулт авсан байна. Яг ингэх юм бол одоо манай ингээд энэ цайны дэлгүүрт ингээд дэлгэний цай гэдэг ингээд одоо ер нь бол маш олон төрлийн цайнууд бол байгаад худалдаалагдж байгаа. За тэгэнгүүт хүмүүс болохоор зэрэг ерөөсөө орж иж байгаа хүмүүсийн бараг 80% гэж хэлж болно. Бүгд элэгний өвөлттэй гэж яриад байгаа. Элэгний асуудалтай, зүс өтвөрлөлтэй гэж яриад. Ер нь яагаад энэ элэгний өвөлт төр нь үүсээд ерөнхийдөө одоо гол хүчин зүйл нөлөөлөд байгаа юм. Юунаас болоод байгаа юм бол манай орны өөрийнх нь онцлог нь их чухал. Мэдээж улс нөгөө дэлхийн бөмбөрцүүдээр хаана амьдарч байгаас маань бид нар те их чухал байгаа шүү дээ. Жишээ нь Африкт амьдарч байгаа хүмүүс бол шал ороход Монгол хүмүүсийн хувьд мэдээж эрсдэс уур амьсгалтай дээрээсээ хоол нэлийн хүнд явдаг. Гэтэл нөгөө хотчлд явагдангууд чинь нөгөө их хүнд хоолоо хэрэглэх юм бол нөгөө боловсруулалт чадхаа болчиход байна гэсэн. Дээрэс нь өдөр хит богинолсон. Хууч 24 цаг гэдэг юм бол одоо 17 цагтай тэнцвэр үзэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө зарцуулж амжих байна гэсэн үг. Нөгөө хөдөлгөөн багтай дээрээс зарцуулж чадахгүй болсон. Тэгээд дээрэс нь угаасаа амьдралын хөвшил нь бас нөгөө нэг юутайгаа одоо байгалийнхаа хуулиас арай өөр болчиход байна. Бид нар чинь байгалийн амьтад болохоор яг байгалийнхаа хуулиар явах хэрэгтэй. Гэт хамгийн ерөнхий томд бол ийм 3 том шалтгаанаас болоод ер нь элэгний өвчлөл нь их болоод байна гэсэн үг. За тэр 3 том шалтгаан нэр нь ерөнхийдөө бол одоо 3 том шалтгаан. Одоо тэгэхээр чи бидний ерөнхийдөө бол нөгөө хүн тоолоо байн гэдэг тахаар ер нь бол нөгөө бидний одоо энерги зарцуулахгүй л байна гэсэн үг. Ер нь бол одоо аягүй их нөгөө хөдөлмөр хийдэг байсан, бие хүчний ажил хийдэг байсан хүмүүс ерөнхийдөө нэг ширээний ард ерөнхийдөө содог болцсон, утас их оролдог гэсэн хөдөлгөөний татагдлаас ерөнхийдөө бас болж ирэн шаалж болох. Тий. Яг болно. Тэгээд би таавхан зориулаад товчхон юм нэг хичээл гэхүү арай зэгцтэй ярихын тулд жоохон бэлтгэсэн байгаа. Тэгээд энэ дээр илүү харагдах байх гэж бодож байна. Яг гэвэл нөгөө кейсүүд байгаа. Тохиолдлууд яг бидний өнөөдрийн амьдрал дээр хамгийн тохиолдож байгаа тохиолдлууд. Тэгээд ирэхээр элэг ер нь юунаас болж өвчлөд байна гэдэг маань харах гэж бодож байгаа. За энэ маань шууд харагдах юм болоо дараа нь харуулчих юм болоо те. За энэ кейс нэг гэж байгаа. Ер нь бол Монголд бол суугаа ажил их болсон. Тэгэхээр энэ 42 настай эрэгтэй хувьд болохоор хичээл маань дунд нь гараад явж байна. 42 настай эрэгтэй хувьд болохоор оффист 10 жил ажилласан гэж байна. Тэгэхээр энэ залуу 32 наснаас эхлээд суудсан байна гэсэн үг. Гэсэн үг. Тэгээ уг нь бол өөрөө мэдээж арих там хэрэгэлдэг бас эрүүл хөвшлийг өөрсдөө бас суулгахыг хичээдэг. Одооны залуучууд бас өсрөгөө болсон. Им удаггүй. Гэхдээ одоо сүүлд энэ нөгөө юуны биеийн индекс гэж байгаа. Энийг тайлбарлаж хойш харуулна. Өсөлтийн тойрог шинжилгээнд дээр алаат баг зэрэг өссөн, асаат нь хэвэн элэг нь өөхлсөн гэсэн ийм зураглалтай. Гэхдээ энэ залуугийн үед яадаг вөхөр нөгөө ажлаасаа тарж ирчээд нөгөө тарих амраах зорилгоор 22-оос 24 цагийн хооронд нөгөө зурагтаа үзэхдээ чипс юм уу заавал нэг юм идэж суудаг. Ийм залуу юм. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол ихэнх хүмүүсийн дүр зураг харагдана гэсэн үг.
Тэгээд ингээд арх уудгүй мөртлөө яагаад илгэний өгүүлсэн юм болоо? Яг ямар зуршил нь илүү их нөлөөлж вөө? Энэ хүн одоо 6 сарын дараа яах вэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар бол нөгөө эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл аягүй сайн болсон. Мэдээж 22-оос 24 цагийн хооронд энэ залуу зурагт үзэхдээ самар чипс ихтэй байна гэд ингээ харчиж байна тийм ээ. За дараагийн жишээ нь за энэ бол бидний ихэнх өөрийгөө орхисон эмэгтэйчүүдийн жишээ. Ажилдаа бүхнээ зориулдаг. 37 настай 2 хүүхэдтэй тэгэхээр өдөртөө 10-аас 12 цаг ажиллагаас илүү боломж байхгүй хүүхдүүдэд асрахад өглөөний цагаа ууж амждаг. Тэгээ энэ хүмүүс кофе өдөртөө 1-2 аяг уудаг. Яагаад гэвэл тэр хүнд нөгөө цай уугаагүй ачаал ихтэй ангууд би энерги тутангууд яаж ихээр кофегоор сэргэлт авчна гэсэн. Тэгээд нэгэнтээ нөгөө ажил нь багтахгүй байгаа хүн чинь орой унтдаг. Тэгэхээр нийт унтах цаг нь 5-6 цаг болно. За шинжилгээнд бас халаат гэсэн илүү бага зэрэг өгсөн гэж байна. Тэгэхээр энэ хүний хувьд бол уг нь хөдөлгөөн сайтай юм шиг харагдж байгаа боловч стресс нэлгэнд нөлөөлөд байна уу? Дутуу нойр юу болж байна гэсэн үг. За дараагийн жишээ нь за тэтгэврт гарсан ч гэсэн ингээд нөгөө хөдөлгөөнгүй байна уу гэдэг. За энийг нөгөө насны ангилдаар юм уу ингэж ангилж байгаа юм биш шүү. Зөвхөн ерөнхийдөө нөгөө өөртөө ингэж чөлөөтэй цаг гаргаад сууж байгаа мөртлөө тэрийг яг өөртөө зарцуулахгүй байна л гэсэн утгаар нь хэлж байгаа юм шүү дээ. За энэ хүний эмэгтэй хувьд болохоор цусны дараалтанд баг зэрэг ихсдэг байна. Чихрийн шижингийн өмнөх үе гэж юм тийм ээ. Телевизээ өдөржин үздэг. За тэгэхээр алаатны хэвийн юм шиг мөртлөө нөгөө фибраскан гэдэг илгэний өөхлөлт татварлын шинжилгээнд дэр илгэний өөхлсөн гэж. Тэгэхээр алаатны хэвийн мөртлөө илгэний өөхлөж болох уу? Хөдөлгөөнгүй байна гэдэг нь ямар эрсдэлтэй вэ гэд ингээ асуултаараа чухам илгэнд юу нөлөөлж болох нэ гэж хараалаа даа. За кейс 4 гэж байна. Бүх шинжилгээ нь хэвийн байгаа. 51-тэй. Тэгтээ дайжгүй ер нь боломжтой. За тэгэнгүүт яаж вэ? Шинжилгээнүүдээр хэвийн гэхдээ ганцхан сахарын магадлал ихссэн байна. За энэ ялангуяа тэр нөгөө доотлын 6.4% гэдгийг ард та хүндээ тайлбарлчихна. За илэг өөхөлсөн гэж байгаа биз. Тэгэхээр ингээ хэвийн ферменттэй буюу илгэний үзүүлэлтний хэвийн ч гэсэн илэг өөрчлөгдөж болох уу? Энэ хүн одоо 61 наснда хүрэх юм бол яг ямар болох вэ гэсэн ийм ситуац байна. Дараагийнх нь за сэтгэл санаа нь өрөөл төвшөртэй байдаг нэг хүний жишээ одоо. Тэгтэл энэ хүн болохоор зэрэг илэг ойлтон дээр баг зэргийн өглөлттэй. Алаат нь баг зэргийг гэсэн. Алаат бол нэг талаараа бас зүрхний өөрчлөлтөд илэрхийлдэг. Тэр нөгөө зүрх өвддөг хүмүүс жоохон өндөр гардаг байхгүй. Тийм. За тэгээ байнгын төгшөөртэй. Тэгээ нөгөө төгшөөрөөсөө гарахын тулд нөгөө амттай идчихэж стрессээ тайлдаг хүмүүс. Ялангуяа тэгээ дэлгүүр явдаг ч гэдэм юм найзуудтайгаа суудаг, алкогол хэргэлдэг гэх ингээд нөгөө стрессээ тайлахын тулд айгүй олон аргуудыг хэрэгэлдэг хүмүүс байдаг. За тэгээ мэдээж биеийн хөдөлгөөн мага. Тэгэнгүүт яаж яах гэхээр арх муу архаг стрессүүд ч юм уу илгэнд яг ямар байдлаар нөлөөлж байна вэ те? Тэгээ энэ стрессүүдээ идэх зуршлаар яаж ингэж хүмүүс зохицуулах гэж үзээд байна вэ гэсэн нэг юм жишээ байгаа даа. Тэгэхээр асуулт нэг чухал гэж бодож байгаа юм. За тэгэхээр энэ жишээ бол ерөнхийдөө ганцхан Монгол улсын гэхгүй ер нь дэлхийн хэмжээнд л яг л иймэрхүү байдалтай байгаа даа. За тэгэхээр зэрэг бид нар бол ерөнхийдөө өөрсдөөсөө эрүүл мэндийн үнэлгээ хийж яхахын тулд нэг ийм асуултуудыг асуудаг ч гэдэм үү өөргөө нэг юм хямдаг мэдээж ингээд нэлээд сайн ингээд хянамга байх хэвээр. Гадныхан яагаад ингээд нөгөө жохон шүд өвтгөд маргааш нэмлэгдгүүж очтой юм гэхээр нөгөө өвтгөтэй нь холбогдсон. Үнэтэй. Өнөөдөр шүд өвтгөд тэр хүн ингээд очиж үзүүлэхгүй бол 10 өдрийн дараа мөн 1 өдрийн дараа очиход шууд хэдэн доллараар үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь маш хурдан очдог. Нөгөө ингэжээж бас тодорхой хэмжээгээр хүмүүсийг эдийн засагтай бас холбож өгсөн юм шиг байна. Ингэхгүй ч бол болохгүй байдаг юм шиг байна. Дэлхийн нийтийн жишгээр явахаар бас ийм болохгүй гэхийг үгүйсэхгүй. Тий. Манай одоо байж байгаа нөхцөл байдлаас арай өөрчлөгдөж магадгүй. Тий. Тэгэхгүй бол нөгөө эрүүл цаг алдуулахгүй байна гэсэн үг шүү дээ тий. Эрүүл мэндээ ингээд хэн нэгэнд итгэж үлдээгээд ерөөсө болох байгааг өөртөө ингээд уйсан. Бас нэг хүндрэлтний нэг аргал юм уу да. Тийм байна. Тэгэхээр өнөөдөр ч одоо өвдчлээ чи одоо энэ байна гэж тэлэнгүүт шууд орчихдаг. Эсвэл яа энэгээр л нэг гатгаад байна ч юм өвдөд байна. Тэгээд манай ч бол тулчаадчдаг шүү дээ тий. Ер нь бол хамгийн ерөөдөө хүнд хэлбэрлэгөө оронгууд л очиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бас гадны бодлогоос зүйл болж таарна тий. Одоо яг бүгдээ ингээд яг хүндрэлтний хөгжил тэр тийшээ явж гин гэж байгаа болохоос биш яг тэр лөө орж байна ч гэдэм үү.
тэгэх вэ гэсэн нэг тийм юм болоо. Ямар ч байсан тэгэх вэ гэсэн бодол байна шүү дээ. Иргэн үний хувьд ч гэсэн эмчүүний хувьд ч гэсэн нэг тийм ажиглагддаг. Тэгээ монголчуудын хувьд сэтгэхүйн бас арай өөр. Яадаг вөхөр ингээд гайг байна гэдэг үл дахиад 3 жил алуулт. За чи онцгой байна, илэг чи онцгой нэг бол. За би дүүрсэн үнгээ бас алуулчихна. Бүр тэр жишээ бол одоо ингээм эмчээр ажиллаж байхдаа аюу харагддаг байхгүй. Тэгэхээр зэрэг анх удаа уулзж байгаа хүнтэй би те сэтгэхүйн байдлын те сэтгэл зүйн байдлыг үнэлээд энэ хүнд яаж хэлүүл болох вэ гэдгийг яана гэдэг бол бас нэлээх хэмжээс ур чадвар шаарддаг. Тэгэхээр Монгол эмчнэр бол тэр нөгөө Монгол гэх юм ахгүй дэлхийн нөгөө эмчнэр өөрийнхөө иргэдтэй ингээд нэг сэтгэл зүйн онцлогтой тохируулж харцдаг. Жишээ нь Япон эмчнэр бол зүгээр хүмүүсийн нөгөө юу эрүүл мэндийн мэдлэг аяг өндөр болсон. Тэгээд нөгөө аль эмийг сонгох вэ гэж очдөг. Тэгтэн ерөөсөө ингээд те за энэ ийм үйлдэлтэй энийг сонгож олно, энэ ийм үйлдэлтэй энэс арай ийм гэд сонголтоо өөрөө хий гэдэг байдлаар ингэж үлдээдэг. Болсон байгаа. Тэгэхээр бид нар явандаа тийм болно. Тэгэхээр бид нар эрүүл мэндийн мэдлэг бол нэлээх өндөр болох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр чи нөгөө хүмүүс нөгөө одоо эмчээр бичиж өгсөн эмийг уусан чи ямар ч нөлөө гарсангүй. Гомдоод идэг ш тэ. Нөгөө тэр эмч наваа тоогүй. Тэрнээс л боллоо би гэл тэ. Тэгэхээр ер нь бол яг энэ нэлэгний өглөлд одоо бол одоо элэг өөхөлдсөн үед одоо тэрнээс цааш анхаарахгүй бол цааш юу өсөх вэ? Яг зөв асуулт. Тэгэнгүүт яах ёстой гэхээр элэгнийхээ үүргийг буюу элэг маань биднэрт ямар хэрэгтэй вэ гэдгийг мэдэхгүй болохоор болохгүй. Тэрнээсээ уламжлаад шинж тэмдгүүдийг мэдж агаад бид ингээд одоо яг хаана явна гэдгийг нэгс эрүүл мэндийн үнэлгээ хийх бол бас болохгүй болчиход байгаа. За одоо жишээ нь элэг бол бидний химийн хамгийн том үйлдвэр нь. Би юм хаад зүрх хөлүүд нь мэдээж моторч гэж ярьдаг те цусаар ханган тарих бол бүхнийг удирж ингээл үүрэг мөрөг нь байгаа. Тэгтээ элэгний хувьд бол химийн маш том үйлдвэр. Одоо жишээл гэрт нь хулганы хор байхад тэр хүний цусан дотор тэр хорыг шүүж байгаа процесс явж байгаа байхгүй. Тэгэхээр бидний нөгөө ганцхан идэж уух биш арьсаар бол амьсгалаар бүх юм ингээд байгаа бүх зүйлийг ингээд шүүж авч идэг гэсэн үг. За тэгээд хоолыг боловсруулна, энергийг хадгална, цусыг үйлдвэрлэн, цусыг цэвэрлэн, дархлааг хамгаална, уургийг үйлдвэрлэн, хор шүүн, эм боловсруулна, дааврыг зохицуулна гэдэг. Энэ бол нөгөө 500 дүүргээс хамгийн том буюу нөгөө хүмүүстэй хамгийн нөгөө тий хэрэгжилж болох, ойлгож болох, бидний засаж болох гэдэг юм уу? Зүйлсэн гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар чинь тэгвэл илгээ одоо өвдөд эхэлсэн үед бид нар одоо буцаагаад ингэ зөв давтал туршилтаа болох юм бол буцаад эрэлж ирэх боломж нь бол байгаа гэж ойлгож байна. Тэрийг бол ерөөсөө 100% нь. Яагаад гэвэл ингэж ямар ч өвчнөө үед л ер нь нэг Паретогийн хууль гэж байдیں۔ Бүх юм хэрэглэгддэг. Жишээлбэл 80% нь окей яхад 20% нь болохгүй жоломж гэдэг шиг 20% нь ер нь бол эмчийн гарт. 80% нь өөрийнх нь гарт. Тэгэхээр зэрэг өөрийнх нь эрүүл мэнд өөрийнх нь гарт гэдгийг мэдчихэж байгаа хүн айгүй баярлдаг. Тэрийг хэлж өгөхөд айгүй баяртай. Би бол эмээ ингээд толтол биччихээ. Нөгөө 80% нь өөрийнхөө шингээх хүмүүс айгүй гоё нүдэнд гэрэл хасна. Ер нь бол. Тэгэхээр хүмүүс ч болохоор зэрэг бараг 80% нь өөртөө эмчэд даатгаад 20% нь л өөртөө анхаарах гэдэг шүү дээ тий. Ингээд одоо би ч гэсэн өөртөө ингээд одоо жишээлх юм бол тий эмчээс ингээд нэг амар өвчтөй байгаа үе одоо би энэ бүр надад тархив хатгаж юм эсвэл зүрх хатгалаа гэж бодоод эмч та гайгүй л шүү дээ тэлэнгүүт би чинь энэ эмчтэй худлаа яриад байгаа гайгүй өвчлээ тий заавал өвчтөй болох гэдэг шүү дээ тий тэгж ингэж ойлгоод байдаг энэ болохоор зэрэг эмчээр маш их ингээ хайрлуулах гэдэг ч юм уу би эргэн хүний хувьд бол тэгж бодоод тэгээд тэр эмчээс одоо чи ингэчүүл ингээ болчих шүү гэдэг нэг юм халамж ус гэдэг. Гэхдээ ер нь Монгол эмчнэр нөгөө ачаалаад даахгүй болоод ч юм уу жоохон хуцаартай байдаг л та. Эмчнэрийн маш өмнөсөн жоохон таагүй л шүү. Гэхдээ ер нь ийм байгаа даа. Эмчнэрийн талаас ч юм уу эмнэлгийн ажилчдын талаас харахаар ингээд аа иргэд өөрсдөө ингээд нөгөө эрүүл хэвшилтэй биш учраас өвдөд ирнэ. Тэгээд нөгөө өвдсөн хүмүүс ч айгу уцаартай. Бид нартай бол айгу хэцүү харилцсан. Тий. Тэгж байгаа үед чинь яг мэдээж бид нар бол нэрэ чинээгээр үйлчлэх боловч хүний нөгөө биеийн чадамж гэж байна шүү дээ тий. Тэр одоо жишээ нь өдөрт нэг 10 минутын зайтай нэг 26 хүн, дээрээс нь дахиад нэмэлтийн 20 хүн, их мэтлэнгээр нэг өдөр болгон 30-аас 50 хүн үзээд тэгээ дээрээс нь заримдаа нөгөө ингээд шинжилгээний ачаал гэдэг бол 70-80 хүн үзэхэр чинь хүн бол ачаалаа шүү дээ тий. Яванда даахаа болж байгаа. Тий шүү дээ. Одоо би ч гэсэн дэлгүүр дээр ингээд эхний нэг 5 хүн 10 хүн өндөрлөл дажгүй яриад тэгээ сүүлдээ ингээд
яг энерги баг алдаад эхэлдэг. Яг энэ бол яг үнэхээр мэд. Тэгэхээр та нар чи бүр ингээ хүнийг үзээ доошлоо тэгээд ингээд үж байгаа болохоор бүр илээ. Би ч ингээд нэг зүгээр өрхөдлөө цаа зарж штэ тий. Тэнгүүтээ ингээл эхний хүн дээр энэ нэг ингэж явна тэрийг тэгэж явна гэд тэнгүүтгтээ хүмүүс нэг зүйлийг хамгийн багадаа 3 удаа асуудаг тий. Тий. Одоо нэг асуултыг хамгийн багадаа 3 удаа асуудаг нэг хүн. Хамгийн л багадаа гэхээр. Тэгэхээр бол уус эмчнэрд бол бас уус ачаал нэг. Тэгээд нөгөө гол юмд анхаарч байгаа хүн чинь тайлбарлаж хэлэхээсээ төрүүлээд нөгөө хурдтай ажиллахгүй л болдгоо хурдан шийдвэр гаргах гэдэг. Тийм учраас нөгөө тэр хүнийг нөгөө бодох тийм ээ шийдэх тэр бүх ажиллагааг яадаг вөхөр эмч өөрөө шийддэг гэсэн. Тийм тэгээд одоо шилбэл энэ хүн хаалганд орохно ч гэдэг юм уу те хамгийн урднаар за энэ хүн хэвтүүлэхгүй болохгүй нэ энэ хүн энэ удаад ийм ууж авч болох нэ гэдгийг шийдэж байгаа учраас илүү тэрэндээ нөгөө тарих ачаалцсан байгаа учраас нөгөө хүний асууж байгаа юмыг анхаарахгүй өнгөрч магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө таныг одоо жишээлбэл миний өвчнийг яаж одоо эмчлүүлээрээ энэ хүнд илүү байхыг бодож хоорд бид нар чинь энүүгээр хатгаад тэрүүгээр хатгаад тэгээд ингээд баах юм асуудаг юм байна л та. Би бол одоо ингээд бас харилцан ойлголцсон. Яг тэгвэл тэр завируудын бид аягүй сайн сонсохтой шүү дээ. Угаасаа тэгж нөгөө тэгээ шинжилгээ бүх юмнаас үндэслэж нөгөө юу гарах юм чинь. Нөгөө онш гарах юм чинь. Тэгээ дээрэс нь нөгөө нэг тайлбарлаад хэлэхэд 3 асуудаг гэдэг нь яагаад гэж байгаа юм гэхээр нөгөө эрүүл мэндийн боловсрал болоод тийм. За одоо жишээлбэл санхүүгийн тоо маш хурдан хэлж юм бол би үнэхээр тогтоохгүй л дээ. Яг тэрэн шиг байгааг нь ойлгодъё. За тэгэхээр би бол ингээд таныг ингээд эрүүл амьдралын ингээд те эрүүл ингээд зуршлын одоо ингээд хүмүүс ингээд суулгая гэдэг ийм гоё хөтөлбөр ингээд явуулсан юм лээ. Би энийг ч аягүй ингээд олзархаад бас өөрөө ч гэсэн бас эрүүл амьдрмаар байна, урт удаа насламаар байна. Тэгэхээр таны одоо яг энэ явуулж байгаа одоо энэ эрүүл одоо зуршлын те одоо энэ тэднийг ингээд ашиглах одоо энэ ингээд явах нь ямар даваа талтай. Тэгэхээр одоо манай яг энэ цай ингээд одоо ингээд авдаг одоо пич юм одоо даач нар те. Тэр нь бол ингээд дандаа эрүүл мэндээр ерөөдөө бол ингээд алдсан их баг хэмжээр алдсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд мэдээч эрүүл хүн ирж надаас цайхгүй байхгүй. Тэгэхээр тэгээд маш их зөвлөгөө ингээд авах гэдэг. Тэгэхээр энэ хүмүүс бас эрүүл байх боломж нь байгаа шүү гэдэг зүйлийг олох гээд таны энийг ингээд сонсоод амар баярлсан. Тэгэхээр одоо манай одоо ингээд хүмүүст маань та яг энэ гоё эрүүл амьдралын одоо чушил яаж бий болох вэ? Энийг яаж хөтлөж давуулж байгаа гэдэг талаараа тайлбарлаад өгч. Тэгээ. Тэгэхэд бол дахиад нөгөө шинж тэмдэг рүү орох хэрэгтэй болно. За одоо ингэж байгаа. Саяын нөгөө үүргүүд талтагдаад ирж байгаа шүү дээ. Нөгөө элэгний үүргүүд маань хамгийн багадаа нэг 9 үүргэл ичлээ 500%. Тэгээд тиймгүүд яаж байгаа юм гэхээр бүтээгдэхүүн багасна гэж байгаа. Тэгэхээр энэ маань яаж байгаа юм гэхээр мэдээж нөгөө хот бохирдоод ирүүл гэдэгтэй жишсэн энгийнээр гээд. Тэгэхээр элэгний үйл ажиллагаа буурна. Хог ихсэн гэхээр нөгөө хортой байс бие махбодод хоримтлагдаж эхэлнэ. За би хот бохирдно гэхээр би бохирдоод байгаа. Тэгэхээр л хүнд нөгөө шинж тэмдгүүд эхлэх нь шүү дээ. Тэгэхээр энэ шинж тэмдгүүд нь юу байдгийг гэхээр энэ байгаа. Жишээлбэл хоргоожуулах үйл ажиллагаа алдагдаад ирэхээр ядраад байгаа байхгүй. Тийм тэгэл дотор мухаараад толгойн манарсан. За энэ ухаан самарах гэдэг бол нэлээд хүнд үеийнхэн шинж тэмдгийн нөгөө эмнэлзүүч эмчийн үед яах вэ гэхээр заавал нөгөө шинж тэмдгүүд нь орох болчиход юм байна. За цус ялгаруулах үйл ажиллагаа алдагдахаар яаж байгаа гэхээр хамгийн ихний шинж нь нөгөө өөх тосон шингэхэ болоод гүйлэгдэг ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө цаашаалаад хүндрээд ирэх юм л арьс шаралдаг, захтандаг ч гэдэг юм уу ийм болоод ирж байгаа гэсэн. За уургийн нийлүүжүүлэлт алдагдаад ирэхээр нөгөө уурга маань одоо нөгөө цус руугаа хавнгаа авч явах ингээд одоо юу гэдгийг хавгнуулахгүй байх үүрэг маань алдагдаад ирэхээр хүл хавгнж авт гэж юм уу. Тэгээ нөгөө хөвлийн устдах гэл бүр их хэцүү шинжүүд байдаг шүү дээ. Тэр лөө ороод ирж байгаа. За энэ энерги хадгалах чадвар алдагдж байгаа болохоос болоод болохоор яаж анги аюу ядардаг. Тэгэхээр нөгөө илэгний өвчтөг хүмүүс маань аюу ядардаг. Тэгэхээр нөгөө хөдөлмөрийн бүтээмж багтай. Гэхдээ ганцхан юунаас илэгнээс олж ядарна гэж байгаа юм биш шүү дээ, тийм ээ. Маш олон шалтгаанаас болоод ядарна. Гэхдээ үндсэн гол юм нь болохоор энерги хадгалахаас гадна хоргоожуулах үйл ажиллагаа хийснээс бол ядраад байна. Тэгэхээр л энэ үйл ажиллагааг бид нар сэргээх хэрэгтэй. Тэгэхээр ядарж байгаа маань өчигдрийн ажлын ачааллаас уу, тий эсвэл миний бие махбодын өөрчлөлтөөс үү гэдгийг л ялгадаг болохын тулд биеэ судлах буюу таних хэрэгтэй болоод байгаа. Хичнээн би эмч ч гэсэн өөрийгөө танихгүй мэдгүй зөндөө явсан. Тэгээ ер нь бол 2009 онд бол эрүүл мэндээ ер нь бол нэлээд алдсан. Тэгээд тэр үед нөгөө хужирт яваад гэтэл нөгөө гэр бүлийнхнийгаа их амрааж байгаа хүн атсан чинь би харин эсрэгээр бүр аюу амарч иж буюу эрүүл мэнд маань өстой нөгөө буцаж ирлээ гэдэг шиг. Тэгэл тэн дээр би яг бодож ирсэн. Хүн нөгөө биеэ мэдвэл хүмбэлчээрээ мэдвэл юу гэдэг лээ. Бүр тэр үгчээрээс энэ 6 хүүгэн дотор ямар их гүн ухаарш тийм ээ гэж бодоод. Тэгэл 2009 онд анх энэ
юун дээр энэ ажилтны дэвтэр дээр байгаагаараа нөгөө бие бичиж эхэлсэн. Ямар шинж тэмдэг эхэлж гин, яаж нээж гин гэд. Тэгээ би нэг 6 сар биш 3 сар өөрөө бичиж үзсэн. Тэгээд эмч хүн гэхэд надад ингээд дараа нь харж байгаа юм. Энэ бол айгүй чухал нь яаж юм гэхээр нэгдүгürt эрүүл мэндийн үнэлгээ хийгдэж байгаа. Хоёрдугаар нь айгүй сахилга баттай. Энэ ч өдөр болгон бичиж байгаа байхгүй. Тэгээ 3 сар ингээд сараар нь ч юм ингээд өгнөд харангууд миний алдж байгаа юм жаа юм зүгээр миний нүдэн дээр гараад ирж байгаа юм чинь. Би өөрөө алдж байгаа юм айгүй байгаа харагдаад. Тэгэл би эмч хүн гэхэд ер нь 3 сар хийхэд ер нь бас их боломжтой юм байна да гэж ойлгоод явж исэн маань одоо нэг ингээд жижигэн гарын авлага болцсон, дэвтэр болцсон. Явж байгаа гэсэн үг. Тэгвэл энэ ерөнхийдөө бол одоо таны энэ одоо дэвтрийг ингээ ашиглаад би ерөнхийдөө өөрийгөө хянах боломжтой болох юм шүү дээ, тий. Би одоо яг юу идэж уудаа, одоо яаж амарч чадчихна уу, чадахгүй байна уу гэд одоо ерөнхийдөө бол яг ингээ өөрийгөө хянаад ингээ тэмдэглээд явах нь тий. Тэнгүүд 3 сар мөрдсөний дараа бол ер нь бол одоо би эрүүл амьдралын хэм маягаар орох гэдэг гэсэн үг. Тийм. Ер нь өөрийгөө маш сайн мэддэг болно. Нэлээд анзаарч эхэлнэ гэсэн. Тэгэхээр эмчийн чухал нь. Тийм. Хүний ер нь бол амьдралын хамгийн багадаа 6-аас 8, 10 чиглэлч гэж байдیں۔ Жишээлбэл өөрийн ажил, мэргэжил, хобби ч гэдэг юм ингээд хуанштай гэр бүл, харилцаа тий гэх мэтлэнгээр ингээд санхүү эдийн засаг ч гэдэг юм ингээд явах юм бол 10 чиглэл. Энэ 10 чиглэл дээр харуулсан дээр нь үнэлгээ хийх хэрэгтэй. Эхний ээлжиндээ. Эхний ээлжинд. Тэгэхээр зэрэг энэ бол зөвхөн эрүүл мэндийн хэсгийн үнэлгээний нэг хэсэг гэсэн үг. Одоо бол санхүүгийн аппликейшнууд айгүйх болсон байна тий. Тэгээд өөрийнхөө эдийн засгийг үнэлэл ингээл гаргаал ч юм уу ингээд тэр юу айгүйх болсон байна. Яг тэр шиг л ер нь эрүүл мэндэл үнэлнэ гэсэн. Ер нь бол хүмүүс чинь гэхдээ эрүүл мэндэд анхаарахгүй мөртлөөс санхүү гэхийг бол хөтлөөд байгаа шүү. Тий. Ер нь бол гэхдээ яагаад энэ хүмүүс би бол ингээд боддог л тас өөрөө ч гэсэн боддгийн. Яагаад хүмүүс эрүүл мэндийг яг нэгдүгээр тавьж чадсан юм болоо тий. Энэ айгүй гоё бие сайн тэгээд энэ ингээд үртчих хэрэгтэй. Одоо энэ дадал жишрэл ингээд өөрт чинь маш чухал шүү гэх тэнгууд бид нар бурууг нь бол болохгүй гэсэн ч гэсэн хийгээд байдаг мөртөөс зөв амьдрал руугаа орж чаддггүй тий. Тэрийг л ер нь дэвтрээр өгтлөх боломжтой байна гэж ойлгож байна. Хин нэг нэр эрүүл мэндэд заалгаж хэрэггүй. Одоо жишээл их хүмүүсийн нэг том алдааны ядаа гэхээр эмчнэрийг хэлэхээр нөгөө ярьж ийн гэдэг ингээд байгаа юм. Тэгтэл эмчнэр чинь нөгөө ингээд олон цааны туршид үүссэн ангаах ухаанаар хийдэг байгаа юм шүү дээ. Тэгээ тэр хүнийг нөгөө ер нь бол хүнийг урдчлан тооцдог байхгүй бид нар. Нөгөө тэр үнэлгээ хийхийн завсартаа саяын дээр асуултууд асуугаад байна шүү дээ. Тэгэхээр энэ хүн яг энэ байдлаараа байвал 6 сарын дараа явах вэ гэдгийг бодож яаж яах гэсэн үг байхгүй. Тэгээ ингээ онлын яг үүднээс хэлэнгүүт хамгийн их хөвгөлтэй нь яадаг вөхөр нөгөө нэгнийхээ үгэнд айгүйх орно тэр айгүй сайн гэнгүүт тэгтэл энд байсан надад энд байсан алимад бол таарахгүй юм зөндөө байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь бас хамгийн гол хөвгөлтэй юм яадаг вөхөр фэйсбүүк дээр зарагдаж байгаа юмудаас бас их хэрэглэнэ. Тэгээд тэднээс сайн байна. Зөвийг олж хэрэглэж чадах хэрэгтэй гэсэн. Тэрэнд чинь нөгөө нэг эрүүл мэндэ үнэлээд энэ хүнд энэ таарсан бол энэ надад таарсан гэдэг юм мэдэх хэрэгтэй болж чадах. Тийм юмнуудыг бас айгүйх бас мэдэх хэрэгтэй. За тийм шүү дээ. Одоо яг ер нь бол би ч гэсэн адилхан ингээд ер нь бол эрүүл мэндтэй холбоотой бүтээгдэхүүнүүдэд цайнаа зарчаа. За тэгэнгүүт яг би бол ингээд манай даваа талууд гэл ингээд би өөрхөн ингээд наа тий шинжлэх мэдлэгтэй бүх юмнуудтайгаа ингээд хэлж байгаа. Тэгтээ бас яг гитрхи одоо нөгөө мөнгөний төлөө улаарах гэдэг ч юм уу тий. Тэгээд энэ гадаа бол гадар одоо ингээд фэйсбүүкээр ч юм уу тий. Одоогийн онлайнаар бол эрүүл мэндийн холбогдлолтой бол 1000 юм байна шүү дээ. За би болохоор зэрэг яг нэг зүйлийг би бодоод байдгийн. Эрүүл ахуйн талын юмыг зарж байгаа бол дагнахгүйгээр одоо энэ ч нэг баахан гоо сайхан ч юм эсвэл баахан янз бүрийн шин шидэг бараануудын хажуур эрүүл мэнд зараад байгаа. Нэгсэндээ дагнж мэрэгшгүй бол тий. Тэр бол надад чухалчдаг. Тэгээ ер нь бол яг эрүүл мэндэ бодчихно гэхээр яг таны хэл дээр нөгөө ам дамжин. За би энийг тий би энийг өстө уусан ч өстө супер хонлоо гэдэг юм болоод миний одоо надад дэгдэг хүмүүсүүд бүгд тэрийг авч уuna. Тий ер нь бол нэг тиймэрхүү буруу одоо би нэг буруу амар амжилт гэдэг нэг юм байдаг шүү дээ. Тэрийг би өөрөө ч бас мэднэ. Ягаад гэвэл нөгөө би чинь бас л хүн юм чинь тий аль нь сайн бэ гэдгийг бас судлах гэж үзэн штэ. Тэгээд би нөгөө юу ядгийн нөгөө Японы эрдэмтний нөгөө усны ном байдаг штэ. Тэрийг ч нэлээд уншаад тэгээд ингээд усыг аягүй сайн хэрэглээд гэхдээ эрдэс хөөдөг гэж байгаа учраас би ямар цай хэрэглэх вэ гэдэг ингээд бас бодож байгаа. Тэгээд ногоон цай хэрэглэсэн чинь надад нэг тааг байгаадсан байна. Түрүүн тэгээд ирээд ингээд зөвлөгөө авч яхад тэр нөгөө улаан цай буюу халуун цай надад тохиргоор байгаа байхгүй. Тэгээд тэр нь яаж ангээр би угаасаа л нөгөө юм би илч муутай хүн байна л да. Тэгэхээр надад тэр нь тохироод байгаа. Тэгэхээр би өөрийгөө мэддэг учраас ногоон цай надад тохирохгүй байсан чи учир нь юм байна ш тэгээд шууд хүлээж авч чадж байгаа гэсэн үг байхгүй. Тэр л их чухал.
Одоо Хүн надад болгоно бол ногоон цай сайн гэдэг ногоон цай авах юм бол хэрвээ над шиг юм сэрүүн чанарын биетэй хүн байвал уул илүү онцгүй л гэсэн үг. Тэгэхээр тэрийг мэдчихэвэл гэсэн үг. Та бүхний үед мэрэгшин гэдэг нь юуг нь яриад байгаа гэхээр үнэн. Яагаад гэвэл нөгөө нэг мэрэгчлэрээ буюу яг энэ хүнтэй ажиллаа те эргэж харилцаа тогтоогоод эн чинь бас нэг мэрэгжил болж байгаа мэрэгч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэнгүүт яаж байгаа гэхээр ийм хүнд нэг ийм юм тохирж ирсэн та гэдэг байдлаар ингээд нөгөө практикаар нөгөө ингээд зөвлөх чадвартай болж байна гэсэн үг. Тэгээ хамаагүй юм зөвлөхгүй нөгөө тийм юм үлдэж чадахгүй. Нөгөө одоо хүний гэмтээчгүй гэсэн бодол байгаа учраас. тийм. Одоо тэр чинь нөгөө би бол одоо ингээд хүмүүсийг ингээд та яг яасан, таныг яг юу гэж оншилсан, тэгээд танд одоо ямар одоо зовир байгаад байгаа юм те. Тэнгүүт яг л одоо ингээд бие хүйтэн харагдсан. Одоо уламжлалт талаас нь тий. Тэгвэл бие хүйтэн харагдсан, хотод нэг гал бүгдсэн гэл тий. Аюу их ингээд би одоо даардаг, хөл гаранд бүлээцдэггүй, хоолн шингэдэггүй хүмүүс бол одоо ноон цай ахгүй бол тэр хүний бүр хүүтэй хийн бүр илүү харагдана гэх. Тийм бол улаан цай унж юм. Тэгэнгүүт бид нар танаас дахиад нэг асуух зүйлээ. За бид нар элгэний өглөлт болчлоо. За элгэний өглөлтөө яваад байна. Тэгэнгүүт над дээр ингээд орж ирэх хүмүүс ингэж асууад байгаа байхгүй. Намайг элэг зүгээр гэсэ. Таны элэнд ямар нэг асуудал байна уу? Элэг зүгээр гэсэн. Тэгэхээр жоохон өглөлтөл гэсэн. Тэгэхээр миний элэг зүгээр нэг жоохон өглөлтөл юм байлээ гэдэг. Тэгэхээр энэ элэний өглөлтийг тоохгүй одоо ингээд орхиул яах вэ? Эмчлэхгүйгээр тоохгүй. Тэгээд зөв дадалж уширтай болохгүй цаашаа одоо нэг жил 2 жилийн дараа ямар үр дүн гарах вэ тэр хүнд? Яг зөв. Одоо бол болно. Нөгөө нэг харцангуй нас залуу нөгөө залуугийн дархлаа гэж хүмүүс яг ярьдаг штэ. Миний бие хотод гарч байгаа бүх өөрчлөлтүүдийг секунд минутгүй тарих ингээ химиг бүтцээр ягаад засах залруулах юм тарих хийгээ явчихна гэсэн. Гэтэл яаж яах гэхээр бидний өөрсдийн маань нас ахих тусам дархлаа байгалийн дархлаа салрна. Тэр үед л биднэрт нөгөө яах гэхээр байгалийн дархлаанд дэмжлэг өгөх хэрэгтэй болж байна. За тэгэхээр энэ дээр юм байгаа. За тэгэнгүүт элэг юунаас болж өвчлөдөг вэ гэдэг энэ бол яг онлын хэсэг юм байна. Нөгөө 91 оны байдлаар бол архитектур цэ вирус ч гэдэм үгээд аутоиммун гэдэг жаа 1% цөөхөн бага хувь эзэлж байгаа ч гэсэн энэ маань яа гэхээр элэгний юм уу цөсний эс өөрийгөө харийн биет гэж үзээд гэмтээд идэг гэсэн үг байна. Тэгэхээр бидний төсөөлөшгүй их олон шалтгаан байна. За Монгол хүний хувьд болохоор зэрэг ингээд бэг бачет. Тэгэнгүүт бэг бачет дээр бид нар өөрсдөө нөгөө эрүүл мэндийн боловсролоо сайжруулаач гэдэг байгаа юм. Тэгэхээр нийт дэлхийн хүн болоод монгол хүмүүсийн донд Б дельтагийн алдруу аяг өндөрөдөг байхгүй. Тэнгүүд яаж байгаа юм гэхээр хүүхдүүдээ 8 наснаас дээш хүүхдүүдээ яах хэрэгтэй гэхээр веги эсрэг вакцинд 3 тоног хамруулах хэрэгтэй байхгүй. Нэг нь 5,000 төгрөг шүү дээ. Тэгэхээр 15,000 төгрөөр тэр хүний амьдрал бүтэн аврагдаж байгаа байхгүй. Энэ мэдээлэл байхгүйгаас л болоод дахиад вирус алдар авчаад байгаа байхгүй. Тэгэл тэрнтэйгээ тэмцэж байгаа ингээд аюу том ачаал тануур тулж яваад байгаа байхгүй. Эдийн засгийн болоод сэтгэл зүйн аюу их дарамттай яваад байдаг. За С вирусын хувьд энэ С вирус нь яаж аа гэхээр нөгөө бас нөгөө илэгчин чимээгүй гэдэг шиг мэддэггүй явж байгаад аль хэзээ нархах шиг байдалд орчдөг. Тэгэхээр нөгөө эртэлрүүлэгт орооч нөгөө эрүүл мэндэ үзүүлж байгаа ч урьдчилан сэргийлж байгаа ч гэдэг маань энэ чухал байгаа. За тэгээд за архины тухайд бол хүн болгоод учраас энэ хэсгийг орхично гэсэн үг. За дельта бол сонгомжтой эмчилгээний энэ төр ороод ирсэн Монгол орны хувьд бол бас харцангуй байна. За өвчлөлт явж байгаас тийм. За эмийн буруу хэрэглээ. Тэгэнгүүт байгалийн бүтээгдэхүүнүүдийг бүгдийн зөв гэж хэрэглэх нь бас буруу гэсэн үг байхгүй юу? Тийм. Жишээлбэл хүрэн манжин хүмүүс нөгөө аягүй сайн гэж хэрэглэдэг. Тэгэхээр яг уу ийм нэг онол байгаа л гэдэг нөгөө хүрэн чигээрээ өнгөөрөө гарч ивэл энийг шүүх шаардлагагүй нөгөө илэгтэй. Тэрэн дээр ажиллах шаардлагагүй учраас хөрөнгөөр гарч ийн гэж нэг онол байгаа. Нөгөө талаасаа болохоор зэрэг өдөр болгон бага тунгаар уусан илгийг болон бусад эрхний гэмтэнэ гэсэн юм байна. Хэмжлэнгээр ингээд хүн тооруулж авах бол бас болохгүй гэсэн. 3 дахь нэг юм яг тэгэхээр хүрэн манжин дах сахарыг тооцож үзсэн юм уу гэсэн үг байхгүй гэсэн. Тэгээд инхээр найрлага марлага. Ер нь тэгээ хоол судалсан хүн болоор идэх хоол болдгоо л гэж ярьдаг юм. Тэгэхээр бага ойрхон гэдэг нэг юм юмыг л баримтлах болчиход байгаа гэсэн. Тэгэхээр элэгний өвчлөлт бол бас бидний нөгөө түрүүний ихний 5 жишээтэй мөн ойрхон маац. Тийм. Ойрхон. За тэгээд энэ дээр нөгөө ингээ явчих. За юу яаж байгаа. Элгийг өөхөлчлөө гэхээр хүмүүс заримдаа юу гэж ойлгоод байдаг юм гэхээр нөгөө өөхн ингээд нөгөө гадуурч гэдэг юм эсвэл те одоо хаанч гэдэг ингэж төсөөлөд юм. Гэтэл нөгөө эсийн цитоплазм дотор нөгөө өөхний туслууд маань байгаа. Тэгэхээр мөн гарч өгөхгүй гэдэг ч юм уу те. За элэгний нөгөө хатуурал гэж байна. Хавдар гэдэг ингээд айхтар юмдуудыг ярихад ерөнхийдөө бол нэг шөнийн дотор үүсдэг байхгүй. Тэгэхээр бидний өдөр тутмын сонгож хэрэгжилж байгаа болон амьдралын хөвчлэр баваар үссээр байгаа энэ маань бас үсчдэг гэсэн үг. За
За тэгэхээр бид нар бол ер нь бол илгээ ямар нэгэн байдлаар өвчлсөн бахад бид нар анхаарах нь чухал юм байна. Тэгэхээр биднэрт бол ерөөсөө нөгөө энийг уугаал энийг идэл илэг өстө сайхан болчихно гэхээсээ болдоор бидний өөрсний дадал жишэл амьдралын эрүүл хэм маяг гэдэг л маш чухал гэж ойлгож байна. Тэгэхээр би бол одоо илэг маань жоохон өсөлтсөн ч гэсэн би зөв дадал жишэлтэй болоод зөв хоолой сонгож тэ зөв журшилтай болох юм бол энэ маань бол эдгэргэл тий эдгэргэл эдгэрнэ. Угаасаа эдгэрнэ. Яагаад эдгэрдэм бэ гэдгийг нөгөө маш олон шинжилгээ судалгаа бүх юмар баталсан. Тэрнийг олон хүн хэрэглээд идэгцэн. Дээрэс нь бид нар нөгөө хэрэгжүүлээд эхлүүл болно гэдгийг бас баталж чадна. Тэгэхээр нөгөө хэрэгжүүлэхдээ бид эдийн нэг жоохон төвшөөгээд байгаа юм айгүй их нөгөө хэцүү магадгүй тий надад таарахгүй байх хэцүү байх дээрээс нь өртөг өндөртэй байх нөгөө эрүүл хоолыг дандаа нөгөө өртөг өндөртэй гэж ойлгоод байхгүй. Тийм тэгээд гих мэтлэнгээр ингээд нөгөө өөртөө заавал нэг юм хориг тавьчаал ерөөс болохгүй. За тийм яг үнэн би бол одоо ингээд эрүүл хооллыг ингээд айгу хичээж үзсэн. Тэгээ бас нэг ном уншиж байгаа бас эрүүл хооллохын шинжил одоо өглөө ороод ногоо айлын мэдмээр болчихж байгаа юм. За тэгээд нөгөө нэг баахан үнтэй мэдхгүй зарим нь бол бүр нэрийн сонсоогүй баахан ногоо могоо хэрэг болчиход байгаа хгүй. Тэгмэл за би хотлоо юм байна. Шээ зөв нэг уламжлалт хоолой тэгэл буцаал нөгөөд хэрэг гоё. Нэг одоо нэг 3-4 хоног яагаад нэг хэрэглэж үзсэн юм бэ. Тэнгүүтээ нөгөө ногоо айлмал минь идэл тэгэл нөгөө буцаа мацаа идэл зөвөрсөг гэгэрлээ гэдэг шиг юм болчааш. Тэнгүүт нөгөө ганц нэг юм юунууд нь болтохгүй. Зарим уран дээр би бүр ингэ сонсоочгүй уран л. Үнэ. Тэнгүүт чинь за энэ чи бүрстэй ингээд бүх юм байж идэг хүмүүс л хөвшүүлэх юм байна гэж ойлгочихж байгаа байхгүй. Тэр яг буруу зүйлээс л аяг хэмээн. Яг үл ингээд энэ л да дэлхийн нийтэд ч өнөө өсөлттэй байна. Дээрэс нь манай орны хувьд арай нэг өөр юм нөгөө ахуй хэрэглээ болон хүнсний бүтээгдэхүүн айгу өндөр хүртэгтэй. Тэгээ тэрнээсээ болоод иргэдийн нуруунд дээр ирж ачаал нэг их байна. Тэгэхээр нөгөө бас нөгөө ингээд шууд тэрийг хэрэгжүүлсэн гоо гэж хэлэхэд бас хэцүү байгаа юм. Хоёр талтай юм өсөв шүү дээ. Тийм нөгөө нийгэм нь ямар байна тэр чинь тусгалан л арт юм явж байгаа юм чи. Тийм харагдана бид нарт. За тэгэнгүүт хамгийн гол юм болохоор ингээд миний хувьд хэрэгжүүлсэн юм нь болохоор зэрэг энэ тавгны дүрмийг тэгэл өстөө энэ дээр ингээ харахаар бас чарцсангүй байдаг ногоонууд байгаа. Тэгэнгүүт бидний гол юм нь болохоор нэг ногоогоо идэхдээ жоохон дургүй байдیں۔ Тэгэхээр миний хувьд ч гэсэн заримдаа би махандаа дургүй л дээ. Тэр нь багадгүй нэг өөрийгөө ажилдаг болоод тэр юм ингээд нэг мах ингээд ажиллаад идэхээр нэг хилэнд ингээд татуулснагдаад ундаг байхгүй. Заримдаа бол зүгээр аягүй дуртай байдаг. Тэгэхээр магадгүй тэр өдрийн хөдөлгөөн дээрээс нь бас юунес ч болт юм дээ. Миний өөрийг хэрэглээж чадмаа хөдөлгөөн бүхэл юмс шалтгаалдаг бас сэтгэл зүйн шүлээж байгаа. Тэгээд ирэхээр нь би шууд шүлийн нуугаад маха багсгачдаг байхгүй. Тэгээд хэсэг хугацаанд нэмэгдээд идсэн л явж байдаг. Тэрийг мэдэрнэ гэдэг л аягүй чухал юм гэж санагдтiin. Тэгэл нөө юу бас ажилтаа адилхан гүйж байгаа юм чи яа тэгэхээр нөгөө ногоогоо аваад сайхан нөгөө Японы нэг үе өдөрт Ясаны бэлтгэл гэдэг нэг цэвэрлэгээний юу байдیں۔ Ногооны угаалт аягүй чухал. Мэдээж бид нар би нэг хэсэг бол мэдээж уюугаар давсаар угааж үзсэн хамгийн хоргоо юм гээд ягаад гэвэл тэр нөгөө давсч бай соодч бай молекул заавал нөгөө хүнсэн дээр үлдэнэ. Тэгэхээр зэрэг хайлуулахаар хор бахтай хав хэрэглэсэн ч давс ингээд давсанд нэг 15 минут орчим байлгаж агаад гаргаж агаад нөгөө сайн сэсэрч хатааж агаад хөлдөх талаар хэрэглэж үзчихсэн. Одоо сүүлийн үед болохоор нэг өдөр Японы нэг Ясаны бэлтгэлгээд эдсэн чи аюулгүй гэсэн гээд нэг хэсэг жоохон ихтүүлж үзсэн. Одоо бол бага хайдаг болсон. Тэгээд яа дөхөр ажилтаа ми чинь юу цаа шинцаа буцаанууд аваад бүгдийн цаахан ингээд нэг завтай үед бэлдэж аваа хөлтөөчдөг байхгүй. Тэгээд нөгөө бид нар гуралтай ол идэж болно шүү дээ. Ятарсан үед нэг сайхан гуралтай ол идэх чинь сайхан шүү дээ. Гэсэн шүлэн дээр. Тэр үед дээрээ яа дөхөр тэндээс ихчдэг байхгүй. Тэгэхээр бидний нөгөө эдсэн махарт бүтээгдэхүүнүүд чинь нөгөө тэр нөгөө ногоо чинь зохицуулцаад явчихна гэсэн. Тэгээд энгийнээр шийдэх гэж л үтсэн миний хувьд л. Тийм байна. Тэгэхээр энэ нэр ногооны угаалт өстой донг гэж ороод ирж шүү. Тэр өстой донг гэж орж ирж штэ. Энэ ногооны угаалт амар чухал. Би болохоор зэрэг одоо бид нарт ингээл аягих ногоо авангуудаа угаа цэвэрлэх аяга асуудалтай байдаг шүү дээ. Угаа цэвэрлэгч асуудалтай. Тэгээд нөгөөдгөө чинь авсан тэгэл тавиал. Тэгээд заримдаа бол угаахгүй гурсан шүү дээ. Тийм ногооны чуг алимч төрүүлсэн шүү дээ. Алимч би бол өдөрт нэг алим иддэг. Тэгээд заавал ногоон гэдэг нь ногоон идэхээр миний нэг хотоод нөхчилж авах их болохоор би идэж чаддаг байхгүй. Тэгээд өдөртөө нэг л алим иддэг. 11 цагтаа. Тэгтээ маш сайн угаачаад тэгээд нөгөө хөргөчөнд хадгалж агаад тэгээ хальсалж заавал иддэг.
Яг утганы мөрөнд үлдэж байгаа л да. Гэхдээ би бүтэн нөгөө эдснээс хамаагүй дээр юм угээд. Тэгээ нөгөө бүх юмыг хортой гэвэл хортой, хоргүй гэвэл хоргүй шүү дээ. Тэгэхээр яг энэ айгуу сайн гэдэг. Манай төр ямар сайн гэдэг байхгүй. Манайх айгүй ирүүл олддог ингээд нөгөө бүр толгоонд норцсон. Манайх айгүй ирүүл олддог. Яг харахад нөгөө иддэг юмнууд нь шүү дээ. Хүмүүсээс илүү гарах юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ нь бол бас таньс нэг гоё юм тодруулчихсанмаар санагчлаа. Энэ ирүүл багч сэтгэл зүй юу? Сэтгэл зүй. Цэвэр сэтгэл зүй. Эхлээд уг нь сэтгэл зүй. Би бас сэтгэл зүйр төгссөн. Яг ковид үед суралцаал бас хэцүү юм шиг байсан боловч маш гоё ангийн хамт олон үсээд маш гоё мэдрэмж. Тэгээд дээрэс нь өөрийгөө судлах маш том боломж олцсон. Тэгээд тэрэнд бол их талархав. Одоо энэ сэтгэл зүй одоо тэгэхээр биднэрт бас юм хөтөч бол яхахгүй л хэрэгтэй болчиход байгаа. Одоо айгүй гоё сайхан юм бодоод сайхан зүйлийг одоо ерөнхийдөө бол бүх одоо муу зүйл болжсэн гэсэн тэрийг бас нэг зөв талаас нь хүлээж авах гэдэг одоо ингээд айгүйх ингээд подкастууд ингээд байгаад ингээд одоо юунууд байж та тий. Гэхдээ яг энэ чинь бас нэг чиглүүлэх хүн байхгүй бол бас надад би бол аюул тэгж оролддог л байхгүй. Гэхдээ бас чиглүүлэх юм маш хэрэгтэй л байгаа юм шиг байна. Гэхдээ яг чиглүүлнэ гэж тэнгуүттэй заавал нэг өдрөвт болгоно нэг юм сургалтанд суух юм тий. Бид нар ч юм тий бид нар шиг завгүй хүнд бол бас худлаач тий. Тэгэхээр ер нь бол таны энэ номны даваа талыг та нэг гоё тайлбарлаад өгч надад. За Бид нарт тий. Тэгээ энэ нөгөө юу эрүүл зуршлын ажиглалтын дэвтэр гэж байгаа юм. Яагаад ном гээгүй гэхээр онлайн хэсэг маш бага. Буюу эхний нэг хэдхэн дөрөн дээр байгаа. Ихэнх нь яг нь өөрөө өөрийгөө үнэлэх юм. Тэгээд надтай ярилцах юм уу шаардлагатай шүү дээ. Бараг өөрөө ч хөтлөө явчихна. Тэгээ ерөнхийдөө өөрийгөө мэдчихнэ гэсэн үг. За хоёр дахь юм нь хамгийн гол юм нь ганц хоол биш хөдөлгөөн, нойрын сэтгэл зүйтэйг хамт ингээд нөгөө уялдуулж авсан гэсэн үг. Ер нь бол тулахын дөрвөн чулуул гэсэн үг. Тэр хүнийг ингээд тулж байгаа гол юм л гэсэн үг. Эднэр байсан цагт эхний ээлжинд энийг хөвшүүлсэн багт бол хүн тодорхой хэмжээгээр эрүүл амьдрахад бол эхний хувилбарыг бол авчна гэсэн үг. Тийм. Тэгээд энэ дээр товчхон бас тайлбарлаад явчих. За тэгээд энэ нөгөө энд юу байгаад байгаа юм? 4-1 дээр нь болохоор зэрэг энэ юу гурлан бүтээгдэхүүнүүд байгаа дааз. Тийм. Энийг би юусэн хасдаггүй юм гурлан бүтээгдэхүүнийг би өчгөрийд нь юу талхмалхаа юм айдна. Би зөвхөн энэ юутай бас турах гэж анзаар турах гэж гэдэг юм уу те би хожууд өрөөд нэлээд таргалаад 75 ил болоод тэгээд үедээ би нөгөө яг махтай бүр үхрийн махтай ногоодж үзсэн байхгүй. Би тал өдөр идэл шууд бус амар яндарсан. Тэр нөгөө хатуу кето хоол гэж ярьдаг. Хүмүүсээ би яаж тэгж явдгийг бас үнэхээр мэдгүй байна гэстэй үнэхээр би энэ сайн баха. Тэгээд бөөрөнд аяг ачаал өгдөг байхгүй. Би бүр өөр дээр мэдсэн. Би тал өдөр идэл тэр шууд бурсч чадахгүй юм чаа. Үнэхээр миний биений онцлог болохгүй юм лээ. Тэгээд энэ нөгөө юугээ нүүрс суураас хасаагүй. Нүүрс ус бол аз жаргал. Тэр 4-1-ээр явж явах хэрэгтэй. Би нэг хүссэн чихрээ идэж явах хэрэгтэй. Ганцхан идэхтэй явах хэрэгтэй. Ингээд зарим хүмүүс сургалт хийж яхад тэгдэв. Би нөө чихрээ маш удаан ингээд аягүй гоё нөгөө тархинда би чихэр идэж гин гэж мэдэртэл нь идгэсэн байхгүй. Чи нэг багш амир хөөх амир яруу ажилтаа юм чи юу тэгж мэдэрч амжих гэл тэгжлээ. Бас тэр нь үнэн байгаа байхгүй. Нөө багш амир ажилтаа те тэгээд нөгөө нэг дор би чи анх бас нэг 3 юм уу 4 чихэр идэж нөгөө чихэр идлээ гэсэн мэдрэмж авдаг. Тэгэхээр бидний нөгөө бодол амир яар учраас тэрийг нөгөө ингээд идэж гинэ гэсэн мэдээллийг тархинд өгдөг юм байна. Яг тэр хэсгийг ингээд хасчт юм шиг байна. Тэгэхээр бид нар шинэ идэж явахдаа би бол одоо ингэдэж шүү дээ. За энийг идэх ч ёстой бинт ёстой айгу муу гэсэнтэйгээ бодоод идэж. Ястаа чихэр ястаа муу гэж бодоод тэр чихрийг ажлд дуусгах гээд баг ингээ ёстой та бол ажиглалт мэдээж би бол бүр ажиглалгүй болдог. Тэгэхээр ер нь бол яг хэрэгсэн ч гэсэн гоё бодол сэтгэлээ бас гоё болгож ижил гэхэд ер нь бол болоход юм байна гэж. Би бүр саяхан болтол өөрөө бас яг тийм байсан. Баг бодлоо сарын өмнө 2 сарын өмнө айгу гимшиж иддэг байсан. Би яг үнэ би бол яг тийм штэ. Одоо энэ нэг халаана одоо бол амар муу тий. Гэхдээ бас нэг хаяа штэ. Гэхдээ би бол тийм халаана бол гэж хамаагүй иддэггүй. Гэхдээ бүр ингээл нэг час идсэн нэг юм амттай мэдчмэн санагдал тэгэнгүүтээ идэл тэгээл ерөөсөө тэгэл сүүлийн баг төгсөлтийн хадгатай шууд гимшлээ өгч. Яах гэж идэвтэй гэл баг цадангуутай тэгээд очиам уу тий. Тэр нөгөө юу байх хэвээр энэ жоохон буруу ойлголт байгаа. Яг л эзэн бол нөгөө кафе идэгдэг шүү дээ тий. Гэхдээ мэдээж өнгөөр чихээдэй гэсэн үг шүү дээ. Биш шүү дээ. Бидний ходоод чинь нэг ийм л хэмжээд байхгүй. Тэгэхээр нөгөө жоохон хүүхдийн гарын ингэж хараад хоол нэмж
зориг хүрхэ бэлдэг байхгүй. Одоо бодгоор хүүхдээ ямар ч их хоолоор шатдаг байсан. Тэгээ ийм хүн одоодтай бид нар эмэгтэй хүмүүс хараагүй штэ. Сунаад авчин нөгөө булчинтай юм чинь. Гэхдээ нөгөө боловсруулах гэж юмхээ юм чинь хэцүү штэ тий. Гэх мэтлээ. Тэгээд түрүүний хэлээр бас нөгөө 80% хууль явна. 80% нь ерөөхдөө зөв байж болно. 20% нь буруу байж болно гэж боддог. Тэр нь нөгөө тархинаас стрессийг хамаагүй авдаг. Дээрэс нь дандаа ингээд зөв юм гэдэг юм үедээ давал хоол уусруулах зам бас залхуурна. Ирсэн хөөрхөн жоохон юм гэс басруулчаас авч штэ. Тэгэхээр хаяа нэг ингээд дөргоогоод би ер нь энийг те ингээд авах боломжтой байна уу гэдэг нөгөө тестэлж байна гэсэн. Тэгэхээр чек юм юу ч хамаагүй гэдэг. Гэтэ мэдээж 20%. Бүх юм дээр 80%. Одоо жишээлбэл үхрийн мах 80%, хоньны мах 20% ашиглаж авах хэрэгтэй. Тэгвэл үхрийн мах сайн гэдэг идэд дэвэл ин ян гэдэг юм тэнцвэршүүл арга үйлэг. Тэгээд ямтна гэж ярьдаг. Тийм учраас яг нь 20% дандаа хоньны мах олж идэх гэсэн. Манай нөхөр бас нөгөө ерөөс хоньны махнаас чигссэн юм аашин. Тэгээд ерөөсөө хоньны мах идэж чадхаа байгаад. Тэгээд манайх ерөөсөө байнгын үхрийн мах иддэг. Тэгээд би бол гадар хоёртой бол хоньны махтай хоол идчихсэн. Манай нөхөр болохоор өнөр муухай гэж. Тийм ээ. Одоо бол тэгээд дээрэс нь веган бүр нөгөө цагаан веган гэдэг нөгөө дан цагаан энэ айгүй болж штэ. Тэр чинь бас нөгөө амтны аймаг гэдэг утгаараа ч тэр хүмүүнлэг талын юмж явж байна. Дээрэс нь үнэхээр холсруулах зам тэрний хүлээж авч чадахгүй байгаа бол тэр их хэрэггүй л дээ. Тийм. Тэгээд заавал нөгөө нэг одоо бидний хэрэг бол дан ногоо эзнэр сайн байдаг ч юм уу тийм байх болж байна. Бид нар чинь монгол хүмүүс учраас нөгөө элч энергитэй мэднэ. Манай байгаль чинь эрс тэс гэж ярьж байгаа юм тэр. Гэхдээ нөгөө өвөлдөө их хүнд мэдсэн юм чи хавардаа жоохон хөнгөн мэддэн шүү. Тэгтэл манайхан нөгөө би ядарч фуйд хөөрхий гэж шүл хийж байгаа. Тийм шүү дээ. Тэрнээсээ болоод бид нар чинь бас айгүй хүнд хаалталтна. Тэр зундаач бараг арилахгүй ажил дахиж өвөл болоод ингээ ерөөхдөө нөгөө архаг юм хордлого маягтай ч гэх юм болоод идэв. Одоо дээрийн хүмүүс бол өстой маш зөв хаалж ирсэн тийм. Одоо өвөлдөө сайхан махаа идчихдэг. Зуунуудад манай одоо эмээ өвдөр чинь бид нар чинь ундаа тараг уу гэдэг ерөөсөө махаа олохгүй. Тэгээд махаа олохоор нөгөө гидсний борцоор нэг жоохон шар удаатай шүлмүүлгээ бид нар нохооноо ол өгдөг. Тэгэхээр баг эрүүл хоол өвчсөн байхгүй тий. Тэгсэн чинь бас нэг хотчлолтой юм уу дагаад юм уу хүмүүсийн бие физиологи өөрчлөгдөж байгаа штэ. Тэгсэн чинь яасан гэхээр нөгөө сүм бүтээгдэхүүнийг боловсруулах чадваргүй болоод байгаа. Боловсруулах зам. Тэгэхээр нөгөө зундаа нөгөө дандаа нөгөө цагаан хоолоо идэх гэхээр бас болохгүй болчиход болтгоо. Тэгэхээр хүн нөгөө өөртөө тохируулахгүй болтгоо. Би жишээ нь 17 цагт тараг гэдэг тарагдчих чаддгүй. Нөгөө яг л жирэмсэн махт нөгөө хавгнахгүй тулд аягүй нөгөө тараг хэрэглэсээр гад бас өстө чигшин гэдэг шиг болцсон. Тэгээ бас айдч чаддгүй байхгүй. Би тэгвэл яг энэ нэг эрүүл хоолт судалдаг нэг эмэгтэйг сонссон. Манай монголчууд одоо сүүгээ задлж чадхаа байсан шүү. Сүүн бүтээгдэхүүн битээ хэрэглэр гэсэн. Үнэн байх юм. Бүр битээ гэж хэлж болохгүй байгаа даа. Мэдээж хэрэгтэй юм байгаа нөгөө сүү гэдэг чинь цагаан сайхан юм гэдэг утгаараа нөгөө хортой бодисыг шүүх мөгчд юм уу те. Тийм учраас хүнд хэцүү хортой ажил хийж байгаа хүнд нөгөө хортой нөхцөлд ажилладаг хүмүүс сүү өгдөг штэ. Тийм. Тэр чинь нормоор сүү өгж гэнэ гэдэг чинь яаж вэ? Хорын үнэхээр гаргаж яана л гэсэн үг штэ бас. Тийм тэгэхээр юмыг ингээд нөгөө туушруулж өрөөсө болохгүй болчиход байгаа. Тэгэхээр өөр дээрээ судлаад би яг нэг ийм хүндээ би энийг л хэрэгжилж чаддаг хүн гэдэг. Одоо чинь надад би талайн бүтээгдэхүүн ерөөсөө хэрэгжилж чадахгүй. Амар хурдан гүйлгчдэг. Тэгэхээр надад энэ хоо зогт юм байна. Энэ хоолыг би боловсруулж чаддсан байна. Боловсруулж чаддсан байна гэдгийг хүн мэддэг байна ш. Өөрөө бол яг ажиглах юм бол мэдх юм байна те. За танд одоо яг ингээд энэ хүмүүст одоо ерөнхийдөө одоо тэг яг энэ зүйлийг нэг би нэг хэлчихсэн гэсэн одоо тийм зүйлээр та хэлж. Өөстөө маш их юм байна гэдэг шиг нөгөө бараг цуврал хичээл болох байгаа юм. За тэгээ мэдээж хөдөлгөөн чухал гээл те. Нөгөө хөдөлгөөн яаж байгаа гэхээр илэг чи өөрөө нөгөө дасгал хийдэг юм чи булчин тэр нөгөө илүү дотоо нөгөө хортой бүтээгдэхүүнүүдийн нөгөө задлж өгч байгаа учраас нөгөө дасгал хэрэгтэй байна гэсэн. Тийм за тэгэнгүүтээ стрессийн тухай бүр архаг стрессийн тухай яриад байвал нөгөө дуусрахгүйс гэдэг шиг болчихно. Тэгээ өөр дээрээ тэр архаг стресс эхлээд аншлах хэрэгтэй. Тэг юунаас би яг ингэж байна гэд тэнгүүтээ тэрийг би хэрхэн яаж давж туулах вэ гэд биднэрт стресс байгаа юу гэвэл маш их байгаа шээ. Тийм биднэрт байна. За тэгээ шинжилгээний энэ хэсгийг алгасаад би ингэж байгаа. За нөгөө яг хилдэг энэ нөгөө л хилдэг юм. Тийм одоо энэ 7-4-ийг л баримтлаа гэдэг юм уу нөгөө л жингээ хасъя өдөр болгон алхахыг те сайн унтъя гэдэг тэгсээр нөгөө шүнжэнгөө компани байгуулад хончдаг шүү дээ те нөгөө шүнжэн юм бодоод тэгэхгүй бол би нөгөө сэтгэлээ тайван байх юм бол сэтгэл тогтоох гэдэг аюу том юм байна.
том урлаг байна. За. Урлаг байна. Тэрийг бүр нөгөө өөр дээрээ хэрэгжүүлнэ гэдэг их том юм байна. Маш гоё юм байна. За тэгээд эмээ зөв сонгож ууя гэж юм тийм. За тэгэнгүүтээ шинжилгээндээ тогтмол ороод эмчтэйгээ хамт ингээд зөвлөлдөөд асуудлаа шийдъя тий. Тэр амьдралаас баяр баясгалан авъя гэдгийг аягүй гоё гэж боддог. Одоо жишээ нь би өнөөдрийг бол аягүй гоё өдөр гэж бодно. Яагаад гэвэл боломжоор олон хүндтэй мэдээлэл хүргэх боломж олгсон. Тэгээд удуулдаа болон альмаа баярлалаа. Энэ нэвтрүүлэгт оролцоолж агаад тэгээ ирсэн хүмүүстээ бас баярлалаа. Маш их талархаж байна. Яг бол цаг цагаа зарцуулсан сууж байна тий. Нөгөө мэдээлэл олон болсон болохоор аль нь чухал вэ гэдгийг мэдэхгүй явж байгаа хүмүүс магадгүй энэ сувыг дамжуулаад нөгөө мэдээлэл олгож байгаадаа би бас өөртөө баярлж байна. Тий. За тэгээд энд байгаа. Одоо нөгөө биеийн индексийг бодох энтрийг яач да аргачихуу явах уу? Нэг тавчхан хэлэх үү? Хэлээ. Би бол танаас юу л гарна бүгдийн л одоо хүмүүстэй хүргэх би нэг минутны яд юм болоо гэж бодсон. Зүгээр. Яасан тав зүгээр. За. За энэ нөгөө биеийн индекс гэж ярьж байгаа юм. Энэ ядын гэхээр ингээд одоо жишээлбэл нөгөө тэр дээр жишээн дээр байна. Заагч болохоор жин 80 кг өндөр нь метр талтай гэдэг нэлээд том үнэ чи орсон байна. Гэхдээ яг энэ эртний хүн гэдгээрээ тэн дээр ядын гэхээр нөгөө 80-га нөгөө өндөр ба штэ. Өндрийгөө үржүүлээд 80-аа хуваан гингүүд индекс нь гарч ирдэг байхгүй. Тэгэхээр энэгээр өөрийнхөө юуг орлуулад ботчихно гэсэн. Одоо би чинь 1 м 55 тэгээд 1.55 илтэй гэдэг ингээд ботчихно гэсэн байхгүй. За тэгэнгүүт энэ нөгөө аюулын тохионы би хаана явж ийнэ гэсэн үг. Тэгэнгүүт одоо жишээлбэл энэ бас хитрхээ тураалтай байж бас болохгүй. Тураалтай байж болохгүй. Тэгэхээр дотор гадар өөх хэрэгтэй юу гэвэл дотор өөхний тодорхой үе хэрэгтэй. Гадар өөх бол ер нь хэрэггүй гэж үзнэ. Тийм тэгээд мэдээж нөгөө бөөр чинь нөгөө хөөрхөн өөхөн дотор байдаг гэдэг шиг тийм. За тэгээд яг нь тодорхой хувь нь гэж байгаа шүү. Тэгэхээр өөрийнхөө тэрийг бас онцлогийг мэднэ гэсэн үг. Бас л мэднэ гэсэн үг. За тэгээд энэ гэж байгаа. Хэвийн жин гэвэл 18.5-аас 22.9 бааз. Тэгэнгүүт яаж 23-аас 24 илүүдэл жинтэй болж шүү гэж анхаарал эхлэн гэсэн. Тэгэнгүүт 25-аас 29 гэдэг нэгдүгээр зэргийн таргалалт үүслээ шүү. Ер нь чихрийн шиж үүсгэнэ шүү гэл. Тэгээд 30-аас дээш удаад ирэхээр зүрх судасны систем бүх юмд чинь нөлөөлөх нэ шүү гэл. Тэгээд нөгөө эрүүл хоолны жаан нөгөө гоо сайхнаас гадна эрүүл мэндийн асар их ажил бүгдэлтэй. Тэгээ нөгөө нас жаахан хахад харахад гайгүй юм шиг нэ дотор өөх мэлэхтэй байгаа хүмүүс нөгөө жаахан явахаараа амьсгаад байдаг байхгүй. Тэгэхээр амьсгаадаа л ингээд явж чадахгүй л байгаад миний дотор өөх бас байна л гэж бодно гэсэн. Харахад тэр жим багтай энэ тэр ерөөсөө хамааралгүй. Тэгэхээр бидний дотор өөхнийхээ хэмжээг ингэн байдлаараа сайн бодчихно гэсэн. Мөн дээрэс нь хөвлийн тойргоор бас баримжаалж болно. Эрэгтэй 90 эмэгтэй 80. За тэгэл энэс дээшээ байвал ерөнхийдөө хилийн тойрог маань бас. Гэтэ эмэгтэйчүүдийн үед нөгөө яг ингээд хөвлийн хэсгэрээ бас байдаг шүү дээ. Яг энэ дээд хэсгэрээ ч гэдэг юм нөгөө хөвлийг нөгөө бүслэгийн тойрог гэдгээрээ шүү. Тийм бас. За энэ 3 сарын сахарын дунд чинь яагаад 3 сарын сахарын дундаж гэдэг вэ гэсэнтэй холбоотойгоор гарах юм байгаа. Улаан эс болохоор 120 хоног амьдардаг. Яг тэн дээр яг нөгөө чихэр наалцсан л гэж хэлнэ л дээ. Эвтэхнэр хэлэхэд одоо хүмүүстэй ойлгоход. Тэгэхээр энэнийх нь хэмжээгээр буюу 3 сарынх нь нийт чихэртэй бие махбодод байж исэн дунджаар нь гэсэн үг. Өдөр болгоныхыг тэр чинь аппарат чинь ухаалаг байгаа шүү дээ. Өдөр болгоныхыг хэмжээд дундчлал гаргачихж байна гэсэн. Тэгэхээр энэ 3 сарын сахарын дундаж маш их чухал хэмжээтэй. Тэгээ ер нь бол би нэг 5 хүрсэн 5 гэл хэмжээ гараад ирвэл анхаараарай гэж хэлдэг юм дээ. Яг тэгвэл тэр хүн одоохондоо бол ингээд бие махбодын нөгөө дархлаа гэдэг нь зохицуул явж байгаа гэсэн байхгүй. Тэгэхээр тэрнээсээ хоошо болол 5.4 гэдэг нь би маш сайн гэж хэлэхээсээ илүүгээр бас өөрөө боддیں۔ Ер нь ямар нэг юмд эргэлзэн гэдэг бол эрүүл ухаантай шинж гэдэг шиг ер нь бол юм итгэхтэй жоохон бага. Юмд нэг итгэдэггүй гэсэн. Яг тэгвэл энэний цаана юу байна вэ гэж боддгоо л гэсэн. Тэгжил байж иж юм. Тэгэхээр 5.4 би сайн гэсэн гэж явж байхаасаа илүүгээр нөгөө хөвлийн тойрог бүх юмтай харьцуулаад миний нөгөө иддэг юм юу лээ гэдэгтэй харьцуулангуудаа ер нь миний сахар өсчгүй гэсэн бодолтой гэсэн. Бидний хувьд бас сахар өсдөг. Яг нөгөө шөнө нойргүй анд болохоор ковид үед чинь бид нар чинь өвдөхөд сахар өсчихсэн байхгүй. Тэгээ би бодчихсан нөгөө нойргүй л ганцхан бие биш нөгөө залуу хүмүүс өвдөж байгаа шүү дээ. Тэдний сахар өссөн байхгүй. Тэгэхээр нөгөө ядархаар өсч чинь гэсэн үг сахар. Шүнээ нойрч гол. Тийм учраас нэг эмнэлгийн ажилчтай чинь ядраад аваад тэр уцаартайгаа бас тэр штэ аргагүй. Нөгөө нойргүй онцон ч маргааш нь ерөнхийдөө нэг толгой юм нэг юм түнлээсэн л юм. Тэгэл цусан дах сахар махар би нөгөө байдал ерөнхийдөө өөрчлөгдсөн юм чинь бас тийм тавтай хүнтэй харилцаж чадахгүй. Хичнээн ингээ ажиллаа хийж байгаа тисэж байгаа ч гэсэн нэг өдөр бас тесвэр алдна.
Тийм шүү дээ. Тийм. Тийм талаас нь эмчнэрээ гадуул эмнэлгийн ажилчтайгаа бас уучлж харж байгаарэ гэдэг байхгүй. Би одоо ингэ бодоод байдаг л дуусаа хүмүүс бас ойлгоод байгаа хаа. Энэ хүмүүс яг нэг ингээд амар ингээд бухимдаад ингээд гоонд гарангуутаа би бац. За би зүгээр л өдөрт нэг 10 20 хүнтэй ярихад ийм амар ингээд депресс үүсэж байгаа. Энэ хүмүүс тэгээд ингээд амар очиртай. Ингээ гадна талд нь хэрэлдээл те. Арай одоо 3 дахь хэмжээ дээр би юун дээр үзүүлэхээс очсон чинь 2 хүн очроо боловсролтой бүр ингээд золдоод бүр хаалган цөмцөх орсон шүү дээ. Тэгэхээр чинь ерөнхийдөө бол манай эмнэлгийн одоо яг улсын эмнэлгийн ачаал амар их байгаа тийм. Бас хойгээлгүй ерөн л эмнэлгийн ажилчид аяга хачаалтай. Тэгээ сая нөгөө бид нар ч ковид үеэр нөгөө ажлаас халшрах хам шинж гэдэг юм дөртөд бид рүүгээр асуудалгаа сэтгэл судлалын юм төгсгөв. Тэгээд ерөнхийдөө тэрнээс хойш аяга ажлаас гарсан шүү дээ. Би ч бүр гараа гэдэг дээр толж байсан. Тийм баг. Тэгэнгүүт нөгөө боловсруулч аяга муу тэгсэн баг тийм. Одоо эргээд нөгөө бас хөрхөн хөвдөчихлээ. Залуу хүмүүдэрээ. За. Өөр ч одоо тэгээд түрүүнийхээ кейсүүд дээр тайлбарлажээ. Нөгөө энэ маань ногоон өнгө орсон чинь тайлд маань харагдах нь. Эхний кейс маань юу байлаа хэдүүлээ? 32 нас. Тэгэхдээ оффист нөгөө 10 жил суудсан юм. Тэгэхээр энэ бол нөгөө манай нийтлэг төрх. Ганц офис биш шүү дээ. Одоо ингээ худалдаа хийж байгаа бүх хүмүүс маань яг л суудлын шүү дээ. Тэг суудж байгаа. Тэгэхээр энэ хүнд маань яах ёстой вэ гэхээр ингэж байгаа юм. Мэдээж нөгөө амттай хоол хүнсээ нөгөө юу яа багасгая. Орон хоолыг нөгөө унтахаасаа 3-4 цагийн өмнө болиё гэдэг байхгүй юу? Ер нь бол усыг 1 цагийн өмнө болиё гэдэг байхгүй юу? Тэгвэл нөгөө шүн босож хийхээр хүний нойр сэргэгчдэг. Тийм учраас аль болох бүгсээ унтахын тулд нөгөө бие махбод амраахын тулд гэсэн. Тэгэхээр энэ залууд бол ийм зөвлөгөө өгж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө 24 цаг болтол нөгөө чипс идэж суухгүй л гэсэн. Тэрийг мэддэг хэрнээ иддэг тийм хүмүүсийг нөгөө сэтгэхүйгийн өөрчлөхийн тулд бол маш их юм хийх хэрэгтэй. Гэхдээ нөгөө яг индивидуалны жилдээ яг нөгөө хувь хүнд ингэ чиглэсэн сургалтч гэдэг юм уу? Яг ингээд хойлоо ингэ ярилцах шал. Хойлоо энийг нэг өөрчлөлт үзгөө. Нэг жоохон өөрчлөгээд ерөнхийдөө 3 сарын дотор нэг баруун юм уу цөнтөж ирэх шүү. Тэгээд ирэхээр эзэн ч гэсэн ер нь бол жин яг шууд багсдаггүй. Гэхдээ багсдаг хүмүүс өндөө байна. Бас л нөгөө 80-20% чинь. Ингээл 100% үйлчилж байгаа хүн бүх хүмүүст үйлчлэхэд нэг 20% биелүүлнэ. Ер нь сонсно. Тэр 20% дахиад 20% яс биелүүлж зэрдэг. Тэгэхээр өөхлөлтийн 3 дугаар зэрэг фибра скандер гэж яриад энэ өөхлөлтийн 3 дугаар зэрэгээс шүү дээ 1.0 энэ төр хүрнэ. Өөрөөнгаа нэг тэр ахын нэрийг хэлж болох амар хөргө. Нөгөө S-гор байж байгаа S1 болоод одоо баг S0 руу орж байгаа илгүй нөгөө өөхлөлтийн зэрэг. Тэгээ харахад тэр хүн чинь их өндөр хүн учраас нэг тийм өөхтэйж харагдахгүй юу нэ нөгөө багжийн нарийн шинжилгээнд харагдаад байгаа. Тэгээ өөрөө бүр айгүй урам зэрэгтэй. Тэгэд хүн бас нэг юм гоё юм байдаг шүү дээ. Өөх жоохон басаад ирэнгүүт аюу залуу харагддаг. Тийм тэгээд нөгөө нөхрийгөө хооллох гэж байгаа эмэгтэйчүүд өөрсдөө аюу гоё болж ирнэ. Хэрэг бүүдрэн шингэцэн аюу гоё болж ирдэг. Нөгөө хоолыг хамт хийгээд идээд байгаа юм чинь. Тэгэхээр гэр бүл ингээл тэгээд ингээд нэг гэр бүл юм гоётайхан болонгод 3 4 хүүхэдтэй гэдэг юм л 3 4 эрүүл гэр бүл үүсчихэж байгаа. Тэр тухай ингээд тэрнийг ингээ мөнгөөр хэмжихгүй тийм их үнэт өв хөрөнгө явж байна гэж хүмүүст хэлэхэд илүү үр дүн гардаг. Тийм тэр нь илүү байж байгаа юм дээр л байж байгаа идэж байгаа юм дээр. За тэгээ хөдөлгөөний хувьд энэ залуу болохоор зэрэг дунд зэргийн ачаалттай тасгал хий. Тэгээ өдөр болгон нэг 10,000 галах гэдэг нь шүү дээ. Ер нь 10,000 галах гэдэг нь бол тэр өдрийнхөө хоолыг шингээдэг байхгүй. Тэгэхээр зэрэг бид нарт бол нөгөө шоу хөдөлгөөн хэрэгтэй л гэсэн. Тэгэхээр хөдөлгөөнч юм бол өөрөө хурдны, хүчний, тэнцвэрийн, сонголтын гэдэг 4 тасгал хийж тэр хүний бие махбодын бүх булчаа ажилтдаг. Тэгвэл ч булчингаа ажиллахгүй л байгаа. Үрээсээ. Тэгэхдээ өөртөө тохирсон болохгүй бас болохгүй. Тий. За тэгээд жишээ нь одоо хүн болгоныг бяцлал гэхээр яг сэтгэл тогтоох талтай боловч бидний хувьд яг нэг ачаалттай болохоор дараагийн ажил бодогдоод нэг тайван сууж болохгүй байгаа. Тэгэхээр зэрэг бас нэг тэрэнд нэг юм тодорхой юм бас нэг хичээл хугацаа байдаг байна. Тэгээ санагдсан. За тэгээд нойрны хувьд мэдээж юу вэ? Тэгэд энэ залуугийн хувьд хамгийн гол нь ингээд би арх бодохгүй болохоор миний элэг эрүүл гэж бодоод байгаа байхгүй. Нөгөө арх там хэрэглэхгүй айгуу давуу тал гэж үзээд байгаа ажиглагдаад байгаа. Энд дээр бид нар дээр ирж байгаа жишээ юм чинь. Тийм нөгөө хүмүүсийн байдлыг харахад. За кейс 2 нь нөгөө өөрийгөө хайцсан эмэгтэй. Тийм өөрийгөө хайцсан эмэгтэй. За энэ хүний хувьд болохоор зэрэг ямар ч байсан эхний ээлжиндээ бол нөгөө өөрийгөө нэгдүгээр тавья гэдэг юм аа.
эмэгтэйчүүдийн ихэнхийн хувьд бол хэлмээр санагддаг юм. Нөхөр байна, хүүхдүүд байна. Тэд нар чинь өөр өөрийн нөгөө ингээд зорилгоороо ирсэн хөөрхөн сүнснүүд шүү дээ. Тэд нар өөрсдөө зорилгыг биелүүлж авч байхад бид нар бүгдийн урдуур нарчсан ингээд засаж янзлан бүгдийн ингээд окей гэдэг шиг бүгдийн сайхан байлгаж болж чадахгүй байхгүй. Бидний нөгөө их хүний нөгөө сэтгэл яа гэхээр бүгдийг сайхан байлгах гэдэг. Хүүхдээ алдуулахгүй байгаа. Тэрнээс айгүй юм байна. Гэтэл тэр хүн ингээд нөгөө алдаж үзээд, онож үзээд харин эсрэгээр бидрийг байхад алдаж онож үзээд ингэх юм бол би сэтгэл амар байх байхгүй. Энэ харвагаас явах хэрэгтэй байхгүй. Хүүхдээ алдаагүй байх гээд хичээд байгаа шүү. Тэгээд өмнөөс нь ороод амар гэт. Тий. Хүүхдээ алдах хэрэггүй эсвэл тэрнээс хүүхдээ олчих гээд. Тэрнээсээ болоод энэ хүн чинь нөгөө өөрийгөө бүр орхичод байгаа байхгүй. Тийм. Тэгээд өөрийгөө бодоод ирэхээр заримдаа бүр эсрэгээр яадаг шүү дээ. Одоо ээж нь жишээлбэл нөгөө тэ нүрээ бодоод гарахад хүүхдүүд нь хаз жаргалтай байдаг. Тийм тэрийг бид нар нөгөө мэдэрдэг. Одоо жишээ нь нөгөө хумсаа бодох гээд ээж нь хумсаа бодох га явахаар хүүхдүүд нь айгүй баяртай. Биднийг баяртай байвал хүүхдүүд баяртай байх гэдэг байхгүй. Нөгөө их хүрээ сэтгэл те гэр бүлийн халуун дууралдуулан оройцсон. Ялангуяа монголчуудын хувьд л энэ айгүй байдаг. Тийш. Бүр яг гэр бүлсэг, яг нэг дотроо амьдардаг ингээд те. Тэр нь их гоё. Монгол хүний тэр сайхан чанар. Тэгэхээр зэрэг өөрийгөө хаяггүйгээр ингэж нөгөө явах нь нөгөө их хүний хувьд бол баг эргээд хүүхдүүдээ болон гэр бүлээ аз жаргалтай байлгах нь нөхцөл болчиход байгаа. Тэр талаас нь хэлэх юм бол эмэгтэй нэрээ би хүүхдээ аз жаргалтай байлгах гэж байгаа, нөхрийгөө аз жаргалтай байлгах гэж байгаа юм чинь гэх юм бол арай өөр. Тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө эмэгтэйчүүд чи бүх юмнуудыг өмнөөс нь шийдээл хийгээл тэгэл өгөнд нь орохгүй бол тэр сүлдээ бүр амар уцаартай эмэгтэй болоо. Тий. Тэрийгэл тэдэлөө байлиг. Тий. За кейс 3 нь болохоор зэрэг нөгөө тэтгэврт гарч хэлээд байгаа. Гэхдээ авьяас хизээч тэтгэврт гардаггүй гэж ярьдаг тий. Тэгэхээр 70 80-таа хөгжим зохиоцсон, шүлэг зохиоцсон, гоё зураг зурцсан тэр тийм хүмүүсийн тухай ярьж байгаа байхгүй. Тэрнээс аягүй би мотивац авдаг. Яг л тэг хүч байна гэж үздэг. Тэг өөртөө. Тэгэхээр зэрэг тэр нь бас илүү их гоё байдаг. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь нөгөө өөрийн гэсэн хоббитой болоосай л гэж боддог. Тастаа. Тийм настай юм аахгүй бид нар өөрсдөө хоббитай. Тэр хобби чинь те ялангуяа хүн туслаад тэгээд тэндээсээ тодорхой хэмжээгээр нөгөө ингээд өөрийнхөө санхүүг болгодог байвал бүр кайфтай. Еврей ээж аавуудын гол онцлог нь шүү дээ ерөөсөө. Хизээч хүүхдээс юм авдаг байхгүй. За. Тийм ерөөсөө тийм сэтгэхүйтэй. Гэхдээ хүүхдүүд нь өөрөө өөрсдөө аваа явчихна. Еврей ээж аавууд яг нь өөрөө өөрсдөө. Тийм учраас еврейчүүдэд тэр нөгөө магадгүй асрамжийн газар гэж юм байна. Еврейчүүд ч ерөөдөө бол тэр яг амьдралын тэр дадлж уншил одоо тэр хүүхдүүдэд баас нь тэр өсөж байгаа эрүүж мөрөж хандлал хүндэл үнэхээр төгсөл юм билээ л дээ тий. Гүр үнэхээр гоё юм дээ. Гэхдээ еврейчүүд гэдэг ярангуут хүмүүс эсвэл зөв шууд шашин тал руу найлаад иж магадгүй. Гэхдээ яг еврейчүүдийн үндсэн өөрснийх нь яг хүн төрөлхтөнд нэг хандж жашман их гоё юм билээ. Тий. Авах гэхээ ханаар л хандна. Тэр хүмүүсээс авах юм зөндөө би тийм ээ. Шашин талаас нь гээх юм зөндөө би. За ийм. Тэгээ би нөгөө тийг бодвол битгий хүүхдийг хараач гэж аягүй хэлдэг. Тийм яад бол нөгөө тэр хүмүүс нөгөө хүүхдээ өсгөх явцдаа туулж байгаа бэрхшээл нь гэр бүлийг нэгтгэн. Хоёрдугаарт нь яаж байгаа юм бэ? Хүүхдээ таньж мэдэх байхгүй. Яг өвөө мэдэр өсөх тухайнтай болдог л доо. Тийм гэхдээ нөгөө холд чинь манай хүү бүр тэгсэн шүү дээ. Би чи стамста гэдэг ингэ цагаасан чинь та намайг хүмүүжлөө миний эмээ хүмүүжүүлсэн гэх надтай. Би бол барыг таны өвөнд ор халаагүй. Нэг тийм үг хэлсэн шнэ. Тийм яг бид нар чинь залуу байхдаа нөгөө хүүхдээ нөгөө харуулж ижил ажиллаж байгаа байхгүй тийм. Том хүүхдээсээ бас тэгсэн бай. Дараа нь хоёулаа найзлах гэж их утсан. Бас өстө үзэж тарах юм байлээ өстө. Би бас яг тэгсэн. Тэгээд ямар сандаа та намайг хүмүүжлөө гэдэг. Бас нэг гомдоод чагшин нэг санаа. Гэтэ бүр яг тэрэн дээр юм сэтгэл зүрхэн дээр аягүй юу санагдсан шүү дээ. Яа тэгэхээр нэр яг хүүхдээ ингээд нэг хамт эсвэл ямар хамаатай өстө чирэл явах гэж тэг бодсон шүү. Тийм аа. Тийм. Яг тэгж тийм л. Том дээр чи яг жинхэнэ нөгөө туршилтын дулаа гэдэг шиг болчихсон. Энд чи томоод турсан. Турсан их би. Тийм. За тэгээд энэ кейс дээр болохоор бүгшинлэгийн эрүүл гэдэг нь нөгөө хэвийн гэдэг нь эрүүл гэсэн үг биш юм шүү гэдгийг. Тийм. Ойлгож байгаа юм.
За энэ кейс дээр болохоор зэрэг яаж байгаа юм гэхээр нөгөө сэтгэл санааны нөгөө төгшүүртэй байдал маань айгүй хэцүү байдлыг үүсгэж байгаа. Тэгэхээр бид нар яах ёстой гэхээр энэ нөгөө стрессийг айгүй тэмдэглэх гэдэг нөгөө хүмүүс нэг тэмдэглэлтэй гэж яриад байдаг шүү дээ. Тэр айгүй чухал. Энэ дээр бас мөн стрессийг тэмдэглэх юм байгаа. Яг ингээд нөгөө стресс үед тийм ээ миний зүрх яаж вэ? Зарим хүмүүс гэдэг чинь би нэг уурлахаар зүрхний бронхтой гэж ярьдаг. Яг тэр нөгөө бронх гэдэг нь яад вэ? Гэсэн үг байхгүй. Нөгөө зүрх нь дэлсээд идэм юм уу, гарын салгалаад идэм юм уу, даралт нэгсээд идэм юм уу, муурж унчих гайд идэм юм гэсэн үг байхгүй. Тэгээ тэрийг мэддэг байх юм бол нөгөө ингээ харахад уурлахгүй юм шиг ирнэ гар салгалаад гэх юм ба би ч уурлж штэ гэж мэдэрнэ гэсэн үг байхгүй. Стресстэй ингээд хүн тэсэн штэ барайл ингээд тэгж яахад гар ингээд зэрж байгаа юм бол би яах нь би ч ууралцсан байж штэ гарч зэрж штэ гэсэн үг байхгүй. Ер нь бол өөрийгөө ажиглах гэсэн. Тийм бие мэднэ. Нөгөө сэтгэл зүйн маань биеийн ямар хилэмжээр гарч ирж байгааг ингээд мэднэ гэсэн. Тэгэхээр зэрэг тийм кейс гэсэн үг юм. За энэ ер нь бол энэ одоо яг энэ стресс одоо стресстэй хүмүүс бол зүгээр өстой үнэхээр их байгаа шүү дээ. Тийм. Өдөр тутамдаа л стресс шүү дээ. Бид нар ч гэсэн одоо ингээл стресс бол үнэхээр их байна. Тэрнийг нөгөө хэлбэрхэн шийдэх гэж нэг миний бодсон арга нь юу гэхээр ажил гэр ингээ ойрхон алхаа авчиж штэ. Хол ойл бас стресс ойрхон байхаар бас нөгөө ингээд сатарч амждаггүй. Тэгэхээр яадын гэхээр нөгөө ингээд юу яадын нөгөө хамгийн гоё юмыг хардаг байхгүй юу. Нэг урд нэг хөөрхөн өвөө юм хоёр алхажсэн ч гэсэн ямар хөөрхөн юм бэ гэж. Тэ? Эсвэл ингээл нэг айгүй гялгар гоё хувц өмсцөө харуул ямар хөөрхөн юм бэ гэж хараад ч гэдэм юм. Ингээд нөгөө өөрийнхөө нүдийг баясгах юмыг олж харуул ертөнцөөр дүүрэн. Би тэрийг яг мэдчихсэн би нөгөө өвөл нөгөө гацаа ихтэй машинд явжсэн чинь нөгөө ингээд юуны урдаас ирж явсан машины нөгөө бүрхүүл нэг ялцдаг бүрхүүлээд шүү дээ. Нөгөө харанхууд юм чинь гэрэл цагтдаг байхгүй. Нөгөө урдныхаар бол магадгүй айгу уцаар л болсон баг. Юунч гялгаар юм хийдээ ингээд. Гэсэн чинь надад яг тэр үед нь яасан гэсэн чинь айгу гоё санагдсан байхгүй. Ямар гоё юм бэ гэд. Тэгтээ ингээд цаашаа жоохон явжсэн чинь нөгөө харанхуй болсон магадгүй шүү. Тэгсэн чинь нөгөө өвлийн нөгөө бойтон гутал байдаг шүү дээ. Тэр нь ингээд дан цав цагаан яг тийм нөгөө саата тийм гутал өмссөн. Саав шигтгэдэг гутал өмссөн охин явж идэг байхгүй. Тэнгүүд нь би харснаа ямар гоё юм бэ гэж бодоод. Тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө өдөрт хамгийн багадаа 2 гоё юм харъя. Гэж бодоод. Тэгээд нөгөө мэдээж ингээд нөгөө ирж байгаа хүмүүс маань уцаартай ирнэ. Тэгээд намайг та яасан тайвын ингээл тэгдэм би нөгөө ингээ хөгжим тавьчихдаг байхгүй, релакс мьюзик тавьчихдаг байхгүй. Хүмүүс болохоор энийгээ та сонсоод зарим нь асан та энийгээ сонсоод тайван байдгүй гэлдэг байхгүй. Би болохоор өөрөө тайван. Та хэд зориулсан шүү дээ. Гэлтэгдээ. Сүүлийн үед би нөгөө дандаа шууны дуу тавьчихад. Тэгээд бурхан бид нарт ингээ шууны дуу, маргадгүй энэ бүрхүү өдрөгч илгээсэн гэдэг байхгүй. Тэрийг нөгөө анзаарч амждаг. Тэгээд сүүлд нөгөө хиний нэм самбуу гавж тий нөгөө сансрын мэс соллол гэж нэг гоё юм яагаад байна. Тэр мэрийг ингээд сонсохоор нэрээ тийштэй л гэж байгаа юм тий. Би тэр бас тэр бяцлалуудын тэр сонсдын цовруулагч хэлнэ. Одоо тэр бацгийн бас энэ тэгтээ нэр нэг зүйл хэлэхэд хүмүүс нь яг үүснийхээ яг бас одоо би л ингээд л одоо би дэвтэрт гарсан юм чинь ямар ч юм сонсоод хэрэггүй би цаасаа онгорцсон өдр гэж бод. Эсвэл би одоо сургууль сурхаа байсан юм чинь энэ бол надад хэрэггүй өдр гэж болохгүй юм л шүү дээ. Ер нь бол тархиа хөгжүүлээ гэх юм бол ер нь аюулгүй олон хүний аюулгүй их олон тийм гоё юмнууд сонсмоор юм. Тэгэхээр би одоо танаас нэг зүйлс. Тэгэхээр тань дээр одоо бид нартай яг одоо би жишээлбэл би одоо таны гоё дэвтрийг ингээд хөтлж үзмээр санагдаад байна. Яг үнэхээр ингээд за би өнөөдөр яг нэг амьдралын яг ямар хөө дадал жишээлтэй хүн юм. Би бол аюух стресстэй. За уур түргэн, ааш түргэн гэх юм уу. Ингээд амар юмд ингээд бол юм реакц амар өндөртэй. Маш хурдан хугацаанд ингээд бол юм хорд ихтэй ч юм. Нэг тиймэрхүү тэгээ ингээд нэг юм сонссон бол амар хурдан юм одоо жоохон уур жоохон эвгүй юм байв шууд стресс одоо ер нь бол стресс ихтэйгээс тэгж гаргадаг хүн сайн штэ. Тийм. Гэхдээ мэдээж орчин тойрондоо апотек гаргана гэдэг нэг асуудал тий. Гаргадгүй юм бас хэцүү штэ. Зүрхэндээ нэг уут ичдэг байхгүй. Тэрлэг хийгээд л. Тэгээ би ямар санд нэг эргэдэг тэгжээсээ наа дуутаа гаргаач. Наа чи гүм их юм байна гэж тэгжээсэн. Тэгэхээр нөх хүн хүний онцлог. Тэгэхээр хүн бол дэлхийд сор ганц байхгүй юу? Наа чи хувилбар хаамж байхгүй. Альмаш хувилбар хаамж байхгүй. Сор ганц гэдгийг бүр ер нь бол сэтгэл судлалд сурсныхаа дараа аягүй ойлгосон.
Яг бол тэр хурд хүч сэтгэл зүйн тэр байдлыг харах юм бол тэгээд дээрэс нь жилийн онцлог байна тий ордын онцлог байна төрсөн сарын төрсөн өдрийн төрсөн цагийн тэр болгон бол ингээд тэр хүнийг бол дэлхийд цорог ганц юм а гэдгийг баталж байгаа үед бол хамгийн эрхэм хүн бол чи өөрөө л гэсэн үг. Тэгээд ойлгочих юм бол хүн нэгтэй би яана ингэчлээ гэсэн тийм ойлголт гайгүй бол. Тэгэхээр таны одоо яг ингээд одоо хүмүүс маань болохоор зэрэг таны одоо энэ дэвтрийг ингээд би одоо бас хөтөлмөр байна. Эрүүл мэндийн анхаарал амьдралаа хэв маягт амхаармаар байна гэх юм бол танаас одоо нэг та худалдаалт юм уу эсвэл одоо яаж тантай холбогдох уу одоо хүмүүс сонирч байгаа шүү дээ тий. Энийг худалдаална. Тэгээд энэ дээр нөгөө миний юу баг яагаад ийм имлэгээр ингээд бид нар ингэж их яваад байна вэ гэснийг тий. Инхгүй байж болох уу арга нь байна уу гэснийг хэлсэн. Эхний хэсэг дээр нөгөө энэ утас маань байгаа. Тэгээ энэ 25,000 төгрөгийг тий борлуулагдаж байгаа. Түрүүний альмагийн хэлсэн дээр аягүй чухал юм хэлэгдэж байгаа юм. Ингээд би нөгөө өнгөрсөн хүн гэж хизэж бодохгүй маа. Нэг ийм хоёр ээжийн тухай нэг домог байдаг штэ. Хоёулангийн наах бурхан ингээд нэг аягүй том гойлон чирүүлээд явдаг байхгүй. Тэгсэн чинь нэг ээж нь болохоор зэрэг яг чирээл яваад байна гинэ. Тэгсэн чинь нэг ээж нь арай хүнд байна гэж тэгсэн чинь нөгөө бурхан хүслээр нь алгаад жижигхэн болгоодсэн гинэ. Тэгээд нөгөө эмэгтэй чинь даах чинь юм ингээ аваа явжээ. За тэгсэн чинь яасан гэсэн чинь тэр маань бид нар нөгөө үр хүүхдүүдэд гаргаж байгаа мөр юм гинэ. Тэгэхээр яа гэм гэхээр би заримдаа өөрийгөө тэгж урамшуултыг. Яг бол чи гойлонгаа аягүй сайн чирж авч байгаа шүү гэдэг. Тэгээд тэр одоо би нэг юм сурна штэ. Хүүхдүүд маань тэрийг нэгдүгээр сонссон байна. Хэрэгжүүлэхгүй ч гэсэн нэгдүгээр сонссон байна. Тэр тухайн мэдлэгтэй мэдээлэлтэй болчихж байгаа байхгүй. Хоёрдугаарт нь хэрэгтэй цагт тэрийг ухаад ингээд нөгөө хэрэгжүүлэх боломж нь олчихж байгаа байхгүй. Гэж үзтiin. Нөгөө гойломга жижигсгсэн ээжийн хувьд хүүхдүүд нь төөрөөд нөгөө бурхан руу хүрэх зам олоогүй мөлий гэдэг ийм домог байдаг. Тэр домогт би бол үнэхээр итгэдэг гэдэг юм уу өөрийгөө тэгж мотивацлтай. Надад ядрах үе байна. Би хүн л гэж ялгаагүй штэ. Яг тэр үедээ чи гойлонгаа айгүй сайн чирж явж байгаа шүү гэж хэлдэг өрт. Тэгэхээр айгүй санаа амардаг. Яг тэрний нэг хэсэг нь бол хүүхдүүдэд бэлгэлсэн. Манай хүүхдүүд одоогор хэрэглээгүй. Гэхдээ ингээ ярилцж байгаа байдлаар нь харахаар ерөнхийдөө бол айгүй сайн өөрийгөө үнэлээд байгаа юм. Ялангуяа нөгөө шилжилтийн насны явж байгаа хүүхд маань гадуур хооллох юм бол миний нүүрэн дээр айгүй хэм гараад байна гэд. Тэгээд өгөөхөд ядаж өглөө нэг жоохон юм идээд гарахаас хажуугаар нэг жоохон юм бэлдээд гарчиж байгаа юм чадвартай болчихж байгаа байхгүй. Тэр чинь л ээж хүний хувьд айгүй тайвширч байгаа юм чи. Тэгэл нөгөө хүүхд чинь амьдрал дээр гараад ирэхээр за энэ болтгоо шүү гэдгийг мэдчихэж чинь гэдэг чи айгүй тайвна. Тийм. За тэгээд энэ номон дээрх маань энэ дээр бид нар ингээ зураг нах хэвээр. Энэ бол дандаа сэтгэл зүйн шинжилгээний ашигласан. Тархины хоёр ийм тал бөмбөлөг байгаа. Яг тэр голынх нь хэсэг нь бол гиппокампус гэж ярьж байгаа юм. RAS систем ч гэж ярьж байгаа юм. Сүүлийн үед бол аягүй нөгөө судлаж байгаа хэсэг нь тэр. Тэн дээр толин нейронч гэж байгаа. Тэр нь яа гэхээр ямар нэг юм ингээ харахаараа нөгөө ууртай хүмүүсийг харахаараа бид нар ингээ тайван биш болдог шүү дээ. Тэгэхээр би уурлаг мөртлөө тэрийг хараад тарих маань уурладаг гэсэн үг. Яг толин дасгал. Тэгэхээр нөгөө 50 идэгсэн түүх сонсох юм бол нөгөө хүн идэгдэг байхгүй юу? Нагуун билээ өгшөлөөд бусад хүмүүсийн юу бол сургалтын 60 огш энтрийн сургалтын мөн чанар л ерөөсөө эдгэрлийн түүхүүд байдаг байхгүй. Тэгэхээр тарих юу гэж боддог вэ? Тарихыг нөгөө эдгэрсэн юм шиг хуурж яана л гэсэн мөн чанар нь. Яг тэрэн шиг энэ дээр байх нь тархины шинжлэх ухааныг хуурж ашиглаж байгаа юм гэсэн. Тэгэхээр энэ дээр нөгөө ингээд зураг наачтай. Тэгэхээр хүний залуугийн зураг гоё. Дээрэс нь хүүхдийн зургийг наажуулна, гэр бүлийнхаа чамд мотивац өгөх, чамайг хөдөлгөх юм аа зургийг наа. Тэгэхээр энэ дээр яаж байгаа гэхээр эндорфин буюу аз жаргалын гормон ялгарна. Тэр нь нөгөө ааврагийн 7 давхаргын 3 4 дахь давхар нь нөгөө бодлын давхар гэдэг байхгүй. Тэрүүгээр эдс төрхий. Тэрийг ашиглаж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө олон зүйлийг бодож гаргасаад гэсэн юм. За тэгээд энэ дээр ер нь бол нөгөө хоол усруулах замыг ингээд зөв чиглүүлж чадах юм бол илгийг, ходоодыг, цүсийг тэгээд нойр олчирхайг, нарийн гисийг, бүдүүн гисийг имжлэх боломжтой. Энэ дээр зориуд ингээд өнгөтэй гаргаж байгаа нь мэдээж яах нь мэдээж би могод өнгөтэй биш шүү дээ. Энийг яаж байгаа гэхээр нөгөө нүдэнд далд ухамсарт яаж юм гэхээр эрүүл өрхтний дүр зургийг суулгаж байгаа гэсэн. Тийм манай эмнэлгүүдээр явхад бас тэрийг би бол нөгөө тархины шинжилгээ судалсны дараа л ойлгож байгаа байхгүй. Тэр нөгөө өвдсөн илэг өвдсөн юмны зураг байна гэдэг бол айгүй онцгүй юм. Тархинд нөгөө ингээд
хүн хөсөө өсөөгөө өдрийнхөө бүх юмыг ханандаад ингээд авдаг. Шөнө яагаад тарих амардгүй вэ гэхээр нөгөө тэр их олон зүйлсийг боловсруулад зарим нь нөгөө зорилгодоо тааруулаад авахын аваад нөгөө удаа хадгалахаар үгээд зарим нь ингээд нөгөө түр хадгалах. Тэгээ хамгийн багадаа 7 хоног ч юм уу 10 хоног хэрэглэхгүй бол тэр устгах хадлаар тэгж явж яддаг гэсэн үг тарих. Тэгж өөрийгөө амраахгүй бол нөгөө мэдээллийн багтаамж ас ихсэл онцгүй. Гэхдээ хүндрэлтэн тарихныхаа бараг 1% л ашигладаг гэсэн шүү дээ. Хэрвээ 10% нь өрөх юм бол тэр олон гадаад хэл мэлчин бүр юу ч биш гэсэн шүү дээ. Тий. Амьдрахын гэсэн шүү дээ. За тэгээд одоо энэ нойр улчирхааны жишээлийг нэг жоо байхгүй 10% нь хоолтой холбоотой 90% сэтгэл зүйтэй холбоотой өрөвддөг. Тэгэхээр манай дээр нойр улчирхаан эрэгтэй хүмүүс голтой ер нь энэ 10% дээр хамаарч байгаа. Эмэгтэй хүмүүс голтой 90% дээр хамаарч байгаа. Сэтгэл зовнил ихтэй. Гэсэн үг. За тэгээд энэ дээр эрүүл мэндийнхаа болоод бусад юмныхаа зорилгыг бичгий. Маш тавчхан танилцуулаад явж. Тэгээд бүх зүйл талархах юм. Ер нь талархлаас эхэлдэг бүх юм. Тийм одоо энэ байгаад бүх юмда талархна гэдгийг би бас мөн нөгөө тархины шинжилгээнийг үзчихэж байлаа. Одоо биднэрт энэ байгаа болгон маань энэ тайван их орон байна. Бид нар өстө хүссэн цагтаа очиод ямар гоё байгалыг очиж үзэж болж байна. Ер нь бүх юм бэл. Бид нар хүний амьдралын чанар сайжрах тусмаа яадаг вөхөр нөгөө сэтгэл ханамж айгу буурдаг. Юу 2 байтгаа 3 хоол идээд ахтал хоолоо голож идээд байгаа. Тийм. Яг үнэ. Тэгэхээр зэрэг тийм ерөөс байгаа болгонд арай л энэ дэр сүнсэндээ талархна гэж ütсэн. Бид нар энэ сүнслийнхаа зорилгоор л амьдарч байгаа. Тэг би бол зорилгоо олцсон гэсэн гэж өөрийгөө мэдээд. За тэгээд энэ бүх зүйл талархна. Тэгэхээр нөгөө аав ээж өвөг дээд бүх юмдаа талархаад явна гэсэн үг. За тэгээд ер нь бол нөгөө түрүүний хэлээр 20% нь эмчээс шалтгаалах буюу тэр архив өвчний чинь эмчилнэ. 80% нь би өөрөө. Тэр нь болохоор эхлээд яг энэ дээр сэтгэл зүй төрүүлж өгөх нь байх хэрэгтэй юм. Гэхдээ нөгөө ялангуяа хоол сурвалжих замын хүмүүст болохоор зэрэг хоолноос нь эхлээд үрдэн гарч эхлэнгүүт тэр хүн чинь бие аюун хөнгөрлөөгөө хөдөлж эхэлдэг байхгүй. Хөдөлгөөнөөр яадаг гэхээр кортизолын буюу стрессийн гормон арилдаг. Тэгэхээр стресс гэдэг нь өдөр болгон хүнтэй ингээл муудаад авахгүй бид нар ачаал байгаа маань л кортизол. Тийм нөгөө өдрийн ачаал нь. Тэгээд нөгөө жигд түрүүний нөгөө ритмтэй дасгалууд хий гэсэн штеп. Тэнгүү тэр кортизолын буюу стрессийн гормон арилж иж мелатонин орж ирдэг. Нойрны гормон. Тэгэхээр нөгөө хөдөлгөөн заавал байж нойр сайжраад тэгээ сайхан амарсан юм чинь маргааш нь юу ч хийх бэл. Гэт ингээд циклд ороо гэж. Тийм тэгээд ийм л ер нь тухайн ном юм байгаа юм гэсэн үг. Тэгээд хооллолтыг ер нь бол ягаанда эхлээд мэдээж өвчнөөхөө шинж тэмдэг болоо хүндрэлээс сэргийлээд ер нь хэвийн хэмжээнд орсон цагтаа бол 80-20 хувиар хоолж ороод үзүүлдэг. 80% нь окей, 20% нь хаяа нэг сахилга бодож байна. Тийм учраас тэрэн дээр альмаа бүр санаа зовж хэрэггүй. Би нэг 20%-аар шалгаж байгаа. Хоол уусралах замаар шалгалаа. Үгүй дайжгүй байна гэж бодчих. Тийм бол тарих аюу гоё өрүүлээд авчих. Гэсэн үг. Тэгээд за энэ дээр нөгөө хоолныг маань хамгийн гол юм нь юу гэхээр зэрэг гэрийнхаа л хоолыг идэнэ. Бид нэр өсөж бас одоо 2 хүн нийлэхэд манай нөхрийн хооллолтын онцлог байна тийм үү гэрүүлийн. Манай гэрүүлийн хооллолтын онцлогоос дахиад нэг онцлог өсөж байгаа байхгүй. Хоолны соёл өсөж байгаа. Тэр хоолны соёлоор манай хүүхдүүд өснө. Дахиад өөр хүмүүстээ суулаа дахин нэг хоолны соёл өснө. Тэгэхээр энэ хоолны соёлоор л яв. Тэгэхээр бид нар өвөг дээдсээс нэгэнтээ генээр авцсан тэр өмийг өөрчилж чадахгүй юмыг яг нь өөрчлөх гэж зүтгээгүй л гэсэн үг. Гол нь цаг. Тий. Цаг нь болохоор зэрэг юу 6-аас 5-аас 6 цагт босгоё. Тэр нь яг биес хор гаргадаг үе байхгүй. Тэгэхээр энэ цагууд дээр босоод нөгөө сайхан шээгээд өтгнөө гаргаад тий рефлекс үүсгэх хэрэгтэй байхгүй. Усууж гаад наасааш нийлж байгаа л гидсэн нар зүг бүр өргөлж байгаа бицсах хэрэгтэй. Тэгээд нэг өдөржин ингээд нөгөө бицч юм чи 50 явдаг шүү. Тэгээд нусаа нийхтэй хамраа цэвэрлээд сайхан тослох хүртэл юм чинь бол цэвэрлэг байхгүй. Тэгээ холигаа хизээ цэвэрлэх байж гэдэг юм ингээд нөгөө дулаан сөвөө цэвэрлж гин гэсэн үг шүү дээ. Энэ болгон чинь яаж вэ? Биес хор гаргаж байгаа юм. 24 цаг нөгөө бие махбодын цуглуулсан юм гаргаж байна л гэсэн. Тэгээд 6-аас 7 цагтаа яах нь шингийн мар эхлэн. Яг зүгийн малтаас мас уудаг гэх хүмүүс хэлдэм. Би болохоор хонсоо одоодан дээр ингээд шууд зүгийн мал хичнээн сайн ч гэсэн шууд чихэрлэг юм хүн тийм болоо гэж боддог болохоор би чимэх давстаа усуудыг. Тэр чимэх давс гэдэг нь хүний биеийн хэмжээ аягүй чухал. Миний чимэх давсныг өөр аавынхныг өөр шүү дээ тийм. Тэгэхээр чимэх давстаа уsuун тэр нөгөө идрүүгээ шингэнэ бас өгөх зорилготой ч гэх юм уу. Бас сүлд л алсан.
Гашуун амт гэдэг бол цусыг нөгөө ялгаруулдаг байхгүй. Гэтэл бид нар нөгөө гашуун амт бараг хэрэглэхэлсэн юм бэл. Тэрнээсээ болоод бидний цус аягүй зогсоод байгаа юм билээ. Загсангашлна. За тэгээд өглөөдөө би босоод юм идчихэд 11 цагт нөгөө алимаа иддэг гэж яриад байгаа. Тэгээд нэг ширхэг алим идээд тэгээд усаа уучна. Тэн засар болол усаа аваа явж гин. Тэгээд 13-аас 14 цагийн үед буюу хамгийн удаанаар цус ялгардаг цаг дээр нь хоолой. Тэн дээр гадуур хоололж болно. Хамаагүй асуудгүй. Би ч ялгаагүй хоолой хийж амжихгүй үед бол чинь. За тэгээд 17 цагт болохоор тараг гэж байгаа. Энэ болохоор уг нь 11 цагийнх болохоор ягаад алим идэж байгаа гэхээр энэ өтгөнийг хөвсөл гэж биеэс гаргаж байгаа гэсэн үг. Өтгөнүүд чинь нийлээл бүдүүн гидснээс гарч ил байх юм бол сайн байхгүй. Тэгэхээр энэ 11 цагийн хоол нь тэр. За тэгээд 17 цагийнх нь болохоор зэрэг нөгөө нарийн гидсэнд нөгөө тараг маань нарийн гидсэнд ашигтай бактери өгдөг гэсэн. Тийм. Тэгээд 19 цагт хоолно. Хэрвээ зуны цаг байвал 21 цагт баг зэрэг. Гэт энэ цагууд маш чухал. Тэгэхээр өдрийн хэмнэл дотор хоол маань орж ийн гэсэн үг. Тэгээд энүүгээр баг идэхэд бол нэг тийм санаа зовоодох хэрэггүй болж байна. Тийм хоолны хувьд. Миний гол барьж байгаа юм энэ л байгаа. За тэгээд нөгөө юу н усандаа дандаа баярлалаа хайртай гэж байна. Ер нь бол би усыг зүгээр юм цэнхрүнгийн талстай гэж бодож байна. Нөгөө цонхон дээр эдэн гоё талстай гэж. Ер нь нөгөө усны Японы эрдэмтний усны тухайн ном уншихад дэлхийд дээр 4 улсын ус л хамгийн боломжтой гэж байгаа байхгүй. Тэнд дотор Монгол бол байгаагүй. Тэгээ бодохоор бид нар бол яах вэ? Усаа магтаж байна л гэсэн. Тий. За тэгээд энийг ингээд өдөр тутамдаа бүр энэ дээр бол яг 90 ширхэг байгаа. 3 сарынхаар ингээд тэдэн цагт юу ийцэн ингээд бүгдийг бичих байхгүй. Тэгэл өтгөнөө уусан шингэн эдсэн уусан бүх юма бичих хийж байгаа өтгөнөө бичнэ. Өтгөнийхөө үнэр бүтэц хэр хатуу байж гэдэг. За тэгээд шээсээ болохоор хэмжээ, үнэр, хөөсрөлт тэр болгоныг ажиглаж бичнэ гэсэн. Тэгмүүд хэмжээг нөгөө зарим хүмүүс гэдэг. Би модон жорлонд байдаг учраас шийдэг учраас мэдэхгүй байна. Тэгээд чимээгээр мэддэг болно. Тэр бол яаж байгаа юм гэхээр нэгт ажилт юм. Хоёрт нь ковид үед нь аюул болсон. Бид нар нөгөө хамгаалалтаа уцсамж орж байгаа шүү дээ. Хэрвээ би хүн түнтэй бол тэнтгэр удахгүй гэдгээ тооцох юм бол яах вэ? Би шингэний 20 орох юм шүү дээ. Нөгөө хэдэн минут болоод би шийдгээ биес ялгардгаа мэдж байгаа юм чинь. Гих мэтлэнгээр ингээд нөгөө тэр нөгөө мэдсэн болгон маань надад эргээд аюул хэрэг болно л гэсэн. За ийм байгаа. Тэгээд дараа нь хөдөлгөөний хэсэг байгаа. Хөдөлгөөн гэхээр хүмүүс алхахыг яриад байдаг. Гэтэл нөгөө хүн амьсгалах байгаа. Энэ болохоор зэрэг нөгөө ажлын өдрөх, энэ амралтын өдрөх, энд аялах гэж орж байгаа нь нөгөө байгальтай ойрлох. Хүнийг байгалаас энерги авсан. Хүн чинь батарей л гэсэн. Батарей нь урахаараа ядраад. Тэрийг цэнэглэх юм нь байгаль байгаа. Тэгээд дотны хүмүүсийн тээврэлт дулаан сайхан үг байгаа. Тэрүүгээр л авна. За тэгээд энэ дээр амьсгалын дасгалууд, нүдний хөдөлгөөн одоо жишээлбэл нөгөө компьютер дээр их суудаг хүмүүс бол ойрыг харахаас харж байгаа яах нь холыг харж байгаа жишээтэй гэсэн. Тэгвэл нөгөө нүдний харааны асуудал аюул чухал болж шүү дээ. За нойроо судлана. 2-5 баалаар үнэлээд тэгээд нойроо судлангууд энд нойрон дээр бас юмнууд байгаа. Нойрны унтахаас өмнө юу ингээд нөгөө бэлдсэн бэ? Ер нь бол 10 цагт унтна гэвэл 9:30-аас эхлүүл цохимол гэрэлтүүлэг буюу энэ гэрлүүдийг унтраагаа авчдаг. Тэгэхээр тархинд юу гэж өгөх вэ? Нойр одоо унтах цаг болж байна. Бид нар нөгөө хөдөө амралтаар энэ төр очиход харанхуй олонгод шууд унтах хэрэгтэй гэж хүүхдүүдсэн шууд унтаж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө байгалийн хуулинда. Тэгтэл бид нар цохимол гэрэлтүүлэг гаргацгаар манай эзэн унтах холоог байна гэж ойлгоод байгаа юм. Тэгээд утас үзээд байгаад хахаар хүмүүс нойр үргүй учраас утас үзээд гэдэг нь эсрэгээрээ. Тарих болохоор юу гэх нь манай эзэн унтах холоог юм чинь байлгаад. Гэсэг. За тэгээд сэтгэл зүйн талын юмнуудын тойногоо ямар нэг юм санаа зовлт болон санаа тавилт гэж байгаа энэ хүүхдэд жишээ байгаа. Хүүхдийн мужил дээр л нэлээд болсон юм шиг байна. Энд дээр жишээ авсан би. Санаа зовлт гэдэг нь одоо шинэ хүүхд нь оройтой дэрсэн үед 2 тохиолдол битсэн байгаа байхгүй. Санаа зовдөг юм болохоор загнана. Чи яагаад оройтсан бэ гэдэг. Тэгэхээр хүүхд бидраас аягүй их нуун. Тэм учраас найз болно гэдэг аягүй чухал. Тэр чи хэлэх хэсгээ хэлнэ, хэлэхгүй хэсгээ хэлэхгүй. Тэрийг бид нар би мэдээд байгаа байхгүй. За тэгээд хүүхдтэйгээ ажилласан хүнийг санаа тавьсан хүн гэж байгаа. Яг нөгөө тэр хүүхдийнхаа төлөө мэдээж бат ар тал нь урдуур нь орж юм хий гэсэн үг шин. Яг бат ар тал нь байсан цагт хүүхэд яхнаа сая надад итгэж юм ярьдаг болно л гэсэн. Тэгэхээр хүүхдтэйгээ найз бай гэд би нэг бас хөдөө явж байхдаа лекц уншсан. Тэгсэн чинь нэг эрэгтэй хүн. Тэгээ бас найзлах уу гэлээ. Нэг эрэгтэй хүнд бол тэр бүр төсөөлөгдөхгүй шүү дээ. Хүүхдтэйгээ найзлна гэдэг.
За тэгээд энэ дээр нөгөө өвчнөөхөө тухай бас айгүйх бичгийн. Жишээлбэл би хэдэн оноос эхлээд зүрх маань өвддөг болсон, бөөр маань өвддөг болсон. Тим эмчилгээнд ингэдэг гэдэг. Энийг ингээд дүгнэж бичнэ гэдэг бол өөр дээр л дүгнэлт хийж байгаа гэсэн. Тэгээ ингээд бичээд ингээ харангуут чи өөртөө айгүй ойлгомжтой. Нөгөө золгоо би тэр үед чи нөгөө айгүй ажил ихтэй яж байгаа даарж гөрж гүгээд ингээд би ингэсэн юм ба шүү дээ. Яг үндэд нөгөө хүнээс өөрийг мэддэг хүн байхгүй. Эмч ерөнхийдөө ажилласан жилийн туршлага болон онлайн мэдлэг тэр хүний тухай шинжилгээнд дээр үндэслэж дүгнэлт гаргаж байгаа болохоос биш. Тэр хүнийг өөрөө мэддэг. Тэгээ энийг бөглөөд ирсэн хүмүүстэй ингээ ярилцахад хамгийн амар байдаг. Яг бол бид тэр үнтэй нэг 7 хоног юм уу 3 сар юм уу хамт очиж байгаа байхгүй. Тэр нь ингээ шалгаал хараад би энэ хүн энэ дээр алдаад байгаа юм байна шүү дээ. Тэгээ хоёулаа энэ дээр ярилцаж. Хоёулаа энийг ингээд энэ цагт чи энийг оруулаад ингээ гэл тэгэнгүүт илүү хурдан хүрчил. Тэгээ хүмүүсийн урам зоригч аягүй сайн. Тийм гэхдээ айгу чухал ном санагдлаа надлаа. Дэвтэр юм байна. Энийг бол хөтлөх юм бол бид нарт бас нэг амьдралын зөв дадалж өшрөх юм аягийг бас. Тэгээ бид нар ч одоо яг тэг нэрээ тийм биш. Сайн нэвтэр бас би бас над өвчнөд түүх бичнэ гэдэг чинь аягүй зүгээр. Би яг яагаад өвдсөн бол шалтгаанаа олох юм шиг баг. Тэ? Өвдсөн шалтгаанаа. Манай нэг ах тэгсэн байсан аахгүй юу? Нэг дэвтэр нөгөө шээ карт бүр ингэ дэвтэр шиг аяйгүй гоё. Тэгснэ тэн дээр ингээд нөгөө эмээ нэр тогтоохгүй шүү дээ. Тэнгүү тэр эмийнхаа ингээд яг нэрийг ингээд аваад наац. Тэгээд би тэр нөгөө тамтарчаа гэдгийг манай тэр ахыг. Тэгээ ингээд юу ац нэрийг наацсан. Тэгээд доор нь ийм зовир үлдлийг өвччихсэн юм. Тэнгүүт л би нэрээд шүү дээ. Хүмүүс яадаг хөр ингээд карта эмчэд аваачиж өгөөд идэв. Тий. Тэр эмч чинь тэрэн дээр бичлэг хийж байгаа болохоос тэр таны тухай мэдээлэл танд өгж байгаа юм баггүй буцаагаад. Тэгэхээр тэр картыг ингээд ер нь бол бид нар картыг хараад мэддэг шүү дээ эмчнэр. Эхлээд хэдэн онд эхэлсэн байна айгуу чухал. Тэр чинь яаж юм гэхээр бие махбод нь том болохоо байгаа л Монгол руу очдог байхгүй юу? Тэгэхээр энэс өмнө 3 юм уу 5 жилийн өмнө энэ хүний би эвгүй ээжээ гэж тооцоолно. Жишээ нь 21 онд ирсэн хүний би яах нь 3-аас 5 жилийн өмнө энэ хүний би муудажээ. Онцгой ээжээ. Тулаад иржээ гэдгийг мэднэ гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэрнээс хошгыг харна гэсэн. Тэгээд ямар эмчээр орж ийн гэдэг чинь тэр хүний яах нь нөгөө өвчний байдлыг харуулж байгаа учраас би нөгөө одоо жишээл бүр нэмчээр ч юм уу мэдрэлийн эмчээр олон жил ингэ явцсан байх юм бол тэрийг нөгөө эмэндээ тусгах нь шүү дээ. Харж байгаа л яах нь за энэ хүний бүр нөгөө асуудалтай учраас би эмийн тонг багсаая. Арай цөөхнийг өгөө гэсэн үг. Тунгийн багсаая гэсэн. Тэгэхээр бас картыг нөгөө нэг карт байна уу гэдэг ч бас чухал юм тий. Би та хэдийг харахад бид нар ингээл нэг санамсаргүй эргүүлж байгаа юм шиг байдаг байхгүй. Үгүй бид тийм нүдэнд орцсон. Тийм бай. Та хэд л харахаар нөгөө хурдан яралтай үзэж байгаа хүмүүс чинь хурдан юм шиг харагдаад байгаа юм. Та тавтаа ярьж чадахгүй ч юм уу л тий. Тийм шүү дээ. Гэтэл нөгөө эргүүлэх завсартаа бид нөгөө ингээл нөгөө оншороо энэ хүн ингээ авчижээ гэж харцсан үнэлж байна. Зөв. За тэгэхээр ер нь бол маш гоё. Миний хувьд одоо бас маш гоё зөв мэдээлэл аваад ер нь бол эмчнэртэй ингээд ярилцаар айгүй гоё. Тийм биш гэсэн айгүй мэдээлэл айгүй хавдаг юм лээ. Тэгээ би сая бодос бол энэ одоо намайг болохоор зэрэг зүсний өвтгөрлөлтэй гэл нэг болохоор өвтгөрлөлгүй гэл ингээд нэг болохоор зүгээр гараад нэг болохоор зэрэг өвтгөрлөлтэй гарчаад байгаа байхгүй. Энэ ямар учиртай юм. Саяын нөгөө юутай холбоотой. Энэ нөгөө би 6 юм хэлэл орчихлоо шүү дээ дөнгөжтэй. Ингээд тайлбарлал зөндөө хүмүүс гэдэг шиг. Зүс маань ингэж байгаа. Илгэн дотроос ингэж үүссээр хагаад зүсний эсээс үүсэж хагаад энэ зүсний хүүдэд хадгалагдаж байгаа байхгүй. Ингээ хадгалагдаж хагаад энэ нөгөө саяын цагууд гэж яриад штэ. Энэ цагууд дээр яг цүс маань яг нь автоматар агшина гэсэн үг. Тэн цагдар нь хоол идэх юм бол цүс маань илүү сайн гарна л гэсэн үг байхгүй. За. Тэгэхээр идэх тусмаа жин тохироод байгаа хүмүүс чинь зөв идэд байна л гэсэн үг байхгүй. Тэгээд дээрэс нь яаж байгаа юм гэхээр энэ одоо тэнгууд энэ дээр ингээд энэ дээр ходоод ирнэ. Энэ дээр ингээ ходоод ирнэ. Тэнгүүд энэ дээр дэлүү ирнэ. Энд илэг ирнэ. Сая илэг байсан шүү дээ. Тэгээ нарийн гидс чи өөрөх нь өндрийн 7 дахин урт гэж хэлж шүү дээ. Тэгэхээр нарийн гидс орно, бүдүүн гидс орно. Тэгэхээр дотор ихтэй нэлээд шахалдаж байгаа. Тийм байна. Тийм учраас нөгөө дотор гадар хэрэггүй дараад байгаа юм тэр. Тэгээд одоо энэ ходоодонд ч хоолч нэг юм зутан шиг юм болно. Нэг зурмаг шиг юм бол. Тэнгүүд нь цусны шүүрэл энэ дээрээс нойруулж байгаа шүүрэл нэмээд 12 уруу гидсийг даваад нарийн бүдүүн гидсгээ явах хэрэгтэй. Хамгийн таймаар ойлгоход. Тийм учраас энэ 12 уруу гидсэн дээр асар их нөгөө асуудал болдог гэдэг юм уу. Учираас энийг бүр тусад нь үздэг бид нарт физиологи. Тийм тэгээд ихэд ч унтахаар нөгөө өндрөөс унж юм уу зүүдлээд байдаг учир нь энийг давах гэж авчихсан байдаг. Хэцүү байдаг гэсэн үг.
гэл ойлгочвол болно. За тэгэнгүүт яаж аа ингэхэр нөгөө ингээд цаашаа яваад энэ маань ингээд өтгөнтэй болоо гарах хэвээр тийм үү? Нэгдүгээр буруу цагаар идэж гин, хоёрдугаарт нь нөгөө үлгэн холсон энэ төр яваад ахаар цүс маань яадаг вөхөр нөгөө хүмүүсийн хэлээр энэ дээр байсан ш тодод энэ дээр буцаж ороод ингээ сөөргөө мөргөө гэдэг шиг юм болоод байна гэсэн. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь яаж юм гэхээр энерги урсгал зөв байх хэрэгтэй юм. Ороод гарч явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бас тодорхой хэмжээгээр би бол энэ чүнийхээ хувьд ч гэсэн бусад юуны хадлаас энерги урсгалыг зөв болгох хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол хүний махан бие бол 0, 100-ны, 1000-ны 1% шүү дээ. Энерги 99, 100-ны, 1000-ны 9%, 99%. Тэгэхээр зэрэгэл яхахгүй энерги урсгалын тухай бас ярих хэрэгтэй болж байна. Нөгөө хүмүүстэй ч олон жил ингээд харилцаад ирэхэд аяндаа ингээд нөгөө өөрийнх нь хувьд ингээд дэглэм аягүй сайн барьж байгаа хэрнээ. Махан биетэйг аягүй сайн ажиллаж байна гэсэн үг тийм үс байна. Маш сайн. Гэхдээ нөгөө одоо нөгөө юуны хүмүүсийн хэлээр нөгөө шашинд итгэдэггүй гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсийн хувьд яадаг хөр энерги блок аягүй явчихдаг. Тий. Зүгээр нийтэд нь шашин гэж хэлж байгаа болохоос ш ер нь энэ нөгөө парапсихологийн талын ч гэдэг юм уу илүү материалист талын хүмүүс яг бодит юмд итгэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бол энергийн тодорхой хэмжээгээр ингээд бас бүх хүний хэлээгүй л дээ. Өөрийнхөө энерги урсгалыг зөвгүүлэгчдэг мөртлөө бодит ертөнцид итгэдэг. Ялангуяа шинжлэх ухааны хүмүүс бол тийм. Шинжлэх ухааны тал сайн юм байна. Одоо шил яг ийм нөхцөлд энэ бол ингэж байна гэдэг баталж гаргачихж байна. Парапсихолог тал бол яа тэгэхээр хүнд нэг мэдрэмж төрнө. Энэ нэг буруу юм уу да гэсэн мэдрэмж төрөл өнгөрчихөж байгаа. Тэрийг ямар ч батлах боломжгүй. Гэхдээ парапсихолог зөвлөдөг. Тийм бид нар талын илүү арай бас сонирхдаг гэдэг юм уу? Тийм учраас. Энэ нь бол одоо сүнслэг тал руугаа өдр гэдэг. Яваад төгөж байгаа. Тэгээ ямар сайн дэмчүн сүнс ярихаар юу гэлтэй бас. Тийм. Хүмүүс хүлээж авахгүй. Тийм хүлээж авахгүй.